Шовдрлогдсон нь. Лип цагаан соёдын амьдралыг хорлон боснуулахын дэндэж түүний улмаас цагаан соёд байглаасаа ягдсан хэмжээнээс хэтэрсэн ууртай хэрцгий болж байв. Хэрцгий зан түүнд урд байсан боловч одоо бүр гаарчээ. Ууртай тогшноороо хүмүүсийн дунд ч алдаршив. Тосгонд нохой боргож тэдний хооронд хэрүүл зодон дэгдэх хулгайд алдсан махны улмаас эмэгтэйчүүдийн дуу хатаж эхэлсэн бол энэ бүхний шалтгаан нь цагаан соёд гэдэгт эргэлзэх хүн үгүй болов. Хүмүүс үүний шалтгааныг олж илрүүлэхийг бодохын оронд зөвхөн муу үр дагаврыг нь харж түүгээр л дүгнэлтхийн. Цагаан соёд амтны дунд хулгайч, зодоонч, залхай гэж алдаршжээ. Ууралсан эндэн хүүхнүүд түүнийг муу хар чон гэж хочлон загнаж муухайг нь дуудана. Цагаан соёд энэ бүхнийг соргог сонсож, ажиж, мод чулуугаар нүдүүлэхээс сэрэмжлэн болтон зайлгад хизээд бэлхэн явна. Цагаан соёд өөрийгөө тосгонд оршин суугчдын дотроос хамгийн тэрсүү амтан тооцогдсон байгааг мэдж байв. Бүх залуу ноход липийн жишээг авчээ. Тэд бүгдээс цагаан соёд ямар нэгэн зүйлээр ялгаатай байв. Ноход бол түүнийг өөр төрлийн амтан гэж үздэг ба тэгээд гэрээ нохой чон хоёрын хооронд хизээд байсан харилцан дайсагналын зүнд тэд захирагддаг байж магадгүй юм. Ямар ч болтугай бусад ноход липийн талд байх бөгөөд цагаан соёотод дахин зайн давлаж түүнийгээ зогсолтхон өргөжлүүлэх хангалттай шалтгаан болно. Цагаан соёд бүгдд нь хурц шүднийхээ амтыг үзүүлсэн бөгөөд шударгаар хэлэхэд дайснаас өшөө хонцонгоо хангалттай авдаг байсан юм. Хэрэг ганцаар тулалдвал олон нохойг дийлэх боловч тийм боломж үл гарна. Альва зодооны их үүсвэр нь нийтэд тохио болж тосгоны бүх залуу ноход яаран цоглож цагаан соёотыг боорлон дайрдаг байлаа. Бүлгэлсэн ноходтой тулалдаж байхдаа хоёр чухал зүйлийг сурч авчээ. Үүнд бүлэг нохтоос хурдан зайлж зөвхөн төрүүлж ирсэн ганц нохойтой хал зуралтан дайсныг богино хугацаанд аль болохыг шархдуулах. Бүслэн хүрээлсэн олон дайсны дунд ямар боловч унахгүй хөл дээрээ зогсож байна гэдэг бол амиа хамгаалан үлдэх арга мөн. Хөл дээрээ зогсож чадахын хувьд муураас тутахгүй болжээ. Тэрч байтугай том ноход шахан түрхэдч цагаан соёд ухрах, холбирох бултгаас биш газар унаж өнхөрч юр үзээгүй. Ямагт дөрвөн хөл дээрээ гიშгэж байдаг билээ. Нохой бол уралцахын өмнө сэрвэнийхээ үсийг босгон BBC-г тойрч эргэлдэн архирч ёслол гүйцэтгэдэг юм. Цагаан соёдын ёслыг үл баримтлана. Ялахгүй л саатвал олон нохой цуглана гэсэн үг. Хэрэг явлаа бушуухан дуусгаад хурдан зайлах хэрэгтэй. Ийм учраас цагаан соёд дайсан этгээдэд урдчлан сануулахгүй байж сурсан бөгөөд бэлтгэх цав олголгүй шууд дайран орж хазаж урж тасцаж амжихыг чухалчлана. Ингэж нохтыг хүн шархдуулдаг байв. Түүнээс гадна дайсныг гиндүүлж санамсаргүй дайрах, учрыг нь олж амжаагүй байхад нь мөрийг нь хүү татж чихийг нь сэт хазах хэрэгтэй. Тэгвэл хийх юмныхаа хагасыг хичглээ гэж үзэх ёстой гэдгийг цагаан соёд ойлгосон байна. Нохоон цочмог дайрч чадвал газар унахад амархан ба тэгвэл хамгийн эмзэг газар болох хүзүүний орчим нь хамгаалтгүй болж хоцродгийг цагаан соёд мэджээ. Энэ бол олон мянган жил үед амьдсан чонын чанараас өвлсөн мэдлэг юм. Дайрахтаа нэгдүгээрт нохой ганцаар байгаа эсэхийг мэдэх. Хоёрдугаарт гинэт товтлон дайрж газар унгах. Гуравдугаарт хоолойг нь зууж авах аргыг баримталдаг байв. Цагаан соёд нас бага нялхаараа байгаа тул түүний хүч суугаагүй ирүү дайсан түхлийн шарх олгож чадахгүй ч гэсэн хүзүүндээ түүний шүдний ор үлдээсэн гүлэг тосгонд цөөнгүй болжээ. Түүгэрч барахгүй дайсагнагч нэгэн гүлэгтэй ойн цахад халз тулгарч түүний хүзүүг тас хазаж сүнсийг нь тонилгосон удаач бий. Ийм явдал болсон тэр нэг орой тосгонд шуугаан дэгдэж тарьсан хэргийг нь амтан мэдэж улмаар сүнс нь хальсан гүлгэний эзэнд хэл хурж олон авгаачул алдагдсан махны талаар гомдол гаргаж олон хүн саарл мэнжийн гадаа цугларчээ. Гэвч саарл мэнж уртсныхаа хаалгыг даран зогсож дотор нь байгаа гинт хэрэгтнийг овгийнхондоо барьж өгөхөөс эрс татгалзав. Цагаан соёотыг хүн нохой бүгд үзэн ядах боллоо. Одоо нэг ч хором тайван байх юм болов. Нохой бүхэн шүд ярзаалгаж хүн бүхэн нудраг зангиддаг боллоо. Төрлийнх нь амтан архирч угтдаг, бурхад хараал тавьж чулуу шидэж угтдаг болжээ. Өөрийг нь товтлон дайрах аюул байнга байх тул нэг бол ницаал төгөх эсвэл бултан цугтахад ямагт бэлэн байдаг болов. Маш эрчимтэй бөгөөд самбаатай ажиллаж нэг бол шүд гэлэлцүүлэн дайрдаг, эсвэл сүртэй архиран ухсгийн зайлдаг байв. Архирхийн хувьд бол хөгшин залуу ямар ч нохоноос илүү чанга сүртэй архирдаг болжээ. Архирхийн зорилго бол урьдчилан сэрэмжлэх, эсвэл дайсныг айлган хөөхд оршино. Гэвч хизээ ямар нөхцөлд энэ аргыг хэрэглэж болохыг сайн мэдэх ёстой. Цагаан соёд үүнийг мэднэ. Архирахтаа дайсныг
Зүрх алдуулахын тулд айхтар ууртай чанга архирж тогшин дүр үзүүлэх ёстой. Хамар хамаа татвалзуулан сэрвэнийхээ үсийг байдгаар нь босгож хилээ аман дотроо могоо мэт эргэлдүүлэн чихээ хулмайлган нүдэндээ үзэн ядсан гал бадрааж уруулаа чивчгнүүлэн цагаан соёогоо гэлэлцүүлэн ойртоход олон нохоо эргэцүүлж бодоход хүрдэг байлаа. Хэрэв цагаан соёотыг өөрийг нь гиндүүлбэл юу хийхийг дор нь бодож олно. Гэвч энэ мөч удааширч эсрэг итгээд зодтолтоос татгалзах үед цагаан соёотын сүртэй архиралт нь нас бийг үтсэн нохттой мөргөлдсөн үед ч нэр төрөө унгалгүй ихэмсгээр холтон зайлах бололцоо олгоно. Цагаан соёотыг нохойн сүргээс хөөж түүнд дайн зарласнаар залуу ноход их уур хилэн авхаалт самбаа хүч чадлын эсрэг тулалдахад хүрчээ. Тэгээд цагаан соёотын дайснууд сүргээсээ ганц нэгээрээ холдож чадахгүй тийшээ хандав. Цагаан соёот ч гэсэн тэгүүлэхгүй боллоо. Цагаан соёот бол залуу нохтод хэдийд ч зовтолж магадгүй тул тэд ганц ганцаар давхихыг зүрхлэхгүй болжээ. Липээс бусад нь үргэлж бөөнөрөө явдаг болж аюул тараатнаас хамтын хүчээр мултрана. Хэрв ямар нэгэн хүлэг голын эргээр ганцаараа ивбэл нэг бол гарцаагүй хүлд хүрдэг, эсвэл нуугдсан бэлтрэгт хазуулан тосхон даяар муухай гасалж орилоход хүрдэг боллоо. Бөөнөрөө хамт явах хэрэгтэй гэдгийг гүлгнүүд сайн мэдсэний дараа ч гэсэн цагаан соёот нохтыг товтлон өшөө хонцонгоо авдаг байв. Нохтыг ганц нэгээрээ явахад нь товтлох ба тэд цагаан соёотыг олуулаа товтлно. Ноход цагаан соёотыг харвал харвсан шумшиг шууган ирэх ба энэ үед хөлийн хурдаар л ам мултрана. Гэхдээ гүлгнүүдийн дотроос аль нэг нь ганцаараа төрүүлж бэлтрэгт орцсон бол түүний хохь болно. Цагаан соёот гүйдэл дундаа огцом эргэж дайран унгаж сүрг эргээс өмнө тасчиж сурчээ. Ноход цагаан соёотыг хөөхтөө бүхнийг мартах тул тэднийг гиндүүлэн эргэж дайрах аргыг цагаан соёот олонтой хэргэлдэг байв. Цагаан соёот хизээ ямагт хэрсүү бодолтой явах тул үе үе эргэж харан хэдийд ч гэсэн огцом ирэхэд бэлхэн байж нөхдөөсөө тасран холдож улайрсан хөөгчийг дайран унгаж чаддаг байв. Залуу ноход бол гүйх тоглох цаглашгүй их хүслэнгээр амьдрах тул цагаан соёотыг хөөж элдэх явдлыг тэд аятайхан зугаа болгож хүслээ хангана. Бэлтэргийн хойноос авалах нь тэдэнд тун таатай тоглоом болдог боловч үннийг хэлэхэд аминд аюултай тоглоом байжээ. Цагаан соёот бол бусад нохттой игнэхгүй хурдан юунаас ч имэдэггүй байлаа. Кичиг буцаад ирэх болов уу гэсэн найдвар тасраагүй байхдаа цагаан соёот нохтын сүргийг хажуугийн ойр нэг бишуудаа дагуулж тавьсан билээ. Гэвч ноход түүнийгөө доторч гүйцэдэггүй байжээ. Тэдний хуцах боргох дуугаар хаана явааг нь хэлбэрхэн тодорхойлох ба харин өөрөө их эцгийнхээ адил ой дотор чимээ анир гаргалгүй сүүдэр мэт гулган алга болдог байв. Түүнээс гадна цагаан соёот нохтыг бодвол умардын зэлүүд нутагтай нэгт холбоотой түүний бүхий л нууц машир аргыг сайн мэддэг байсан юм. Цагаан соёот заримдаа гол гатлан мөрөө баллан ой ширэнгэд орж мөр алдсан нохтын хуцалдахыг сонсох тайван хэвтгэн түүний дуртай зайл байлаа. Ноход ба хүмүүст нүд зүрлэгдэн дайсхнаж арцалцсаар цагаан соёот хурдан боловч өрөөсгөл талтай байжээ. Амьдралын ийм нөхцөлд илдэг сайхан сэтгэл, хайр инхрийлэл төлөвшөж чадаагүй ба үүний тухай цагаан соёотод өчүүхэн ч төсөөлөл байсангүй. Гагцхүү хүчтэйдэн захирагдаж хүчгүйгэн захирч яв гэсэн хуулийг л удирдлага болгож байв. Саарл минж бол хүч чадалтай бурхан. Ийм учраас түүнд захирагдах ёстой. Гэтэл өөрөөс нь залуу дорой ноход би тэднийг бол устгах ёстой гэж ойлгодог байв. Голцон аймар өссөн аюул занлын эсрэг тэмцэхэд тус болох бүх чанар цагаан соёотод хөгжижээ. Түүний бисрэг туйхан биед эрчилсэн дээсэдл гам булчин гүрдийн товоожээ. Арга бач шалмаг гавшихын хувьд түүнтэй зэрэгцэх амтангүй бөгөөд бусдаас хурдан тавьдаг, зодоонд хайр найргаа үзэлцдэг. Бусад нохтоос хавьгүй илүү дэсвэр хатуужилтай тогшин ухаалаг болжээ. Амьдралын эрхээр тулгарсан дайсагнагч энэ хорвоод ийм болохоос ч өөр аргагүй ягаад хэрв ис тэгвэл ам бүтэн үлдэх заяа байсангүй. Бурхтын хойноос намар өдөр богиносож хүүтэн сэрүүний цаг ойрцсон үеэр цагаан соёотод нэг удаа зүгтэн зайлах завшаан тохиолдов. Тосгонд хэд хоног хүл өмэн ихтэй байлаа. Индианчууд зуныхаа урцыг булгаж намрын авд гарахаар эд бэлтгэж байсан үе билээ. Цагаан соёот энэ бүхнийг тун сүрхий ажиглаж байсан боловч уртснуудыг буулгаж ачаа баргаа завинд татсан хойно сая учрыг нь лавтай ойлгов. Олон зав эргээс холдон явж түрүүжийнхэнд бүр далд орлоо. Цагаан соёот үлдэх тэгээд боломж гарвал тосгоноос ойр орж зүгтгаар шиджээ. Нимгэн мөс зайрмагтан хөлдөж буй голыг гатлан мөр буруулан тавхсаар ойн гүнд ширэнгэд орж хэвтэв. Дахин зүрхмөлж хөвцээр байтал цаг нэлээд өнгөрчээ.
Тэгтэл Саарл Минжийн дуу хоолой түүнийг нойрноос ирэв. Дараа нь гэрийн эзэгтэй Саарл Минжийн хүү Мит цагийн дуу сонсогдно. Цагаан соёот нэрээ сонсмогс айн ширвэтэж чичрэн дагжиж эзний дуудлагын хариуд чимээ өгөх гэж ямар нэгэн түлхэх боловч ширэнгээс гарсангүй. Удалгүй тэдний дуу холдож замрахын цагт цагаан соёот сая урган зайл амьдсандаа урамшиж хорогдсон бутнаасаа гарч явлаа. Үдшийн бүрэнхий болов. Цагаан соёот хэрэгжүүлөөдөө болсондоо баясан модон дундуур баахан тавхиж наадав. Гэтэл гів гинэт ганцаардсан сэтгэл төрлөө. Сэтгэл баахан түгшиж ойн нам гүмд жиг тавин сувал дууч үгүй хөдөлгөөнч үгүй. Энийг с ิจ гтэй бөгөөд ямар нэгэн үл мэдэгдэх аюул түүнийг хотон байгаа юм шиг санагдана. Ямар ч дайсан нуугдж болох өндөр моддын бүүдгэр бараа тэдгээрийн хоорондох өтгөн харанхуйг с ิจ гтэйгээр ширтэн харна. Дараа нь даарч эхлэв. Дэрэгдэн налж хөвтээд дулаацдаг дулаан хантай урсаа энэ далга. Хүлэн хурж урд хоёр хөлөө ээлжлэн доороо хийж цаглагар сүүлээрээ 30 хөвтгöd нүдэнд нь хий үзэгдэл харагджээ. Түүнд хачиргах юм алга, цүм сэтгэлд нь хоногсон танил зургууд харагдана. Досхон, урт зовоохой галын дүл дахин үзэгджээ. Эмэгтэйчүүдийн жингэнсэн нарийн, эрэгтэйчүүдийн бариун, баргил бүдүүн хоолой, нохтын хуцах сонсогдно. Цагаан соёд үлсжээ. Хүмүүсийн өгдөг өмөх мах загсыг санав. Гэвч одоогийн энэ нянир чимээгүй бол түүнд хоол хүнс биш харин аюул занлыг зэхэж буй мэт. Хүний эрхэнд өнгөрүүлсэн амьдрал цагаан соёотыг эрх тангил болгожээ. Хүний эрхшил түүнийг дорой болгож өөртөө идэж болох аргыг мартжээ. Шөнийн гүн харанхуй нөмрөн авав. Тосхны шууган хөл хөдөлгөөнд үргэлжлэн тавтагдах дуу чимээ. Зурагт тассан хараа. Сонсгол хоёр нь одоо ажилгүй болсон мэт. Хийх юмгүй сонсох чимээ алга, харах зураг байхгүй. Тун ялахгүй чимээ буюу хөдөлгөөнийг барьж авах гэж ирмэлцэн. Байгалийн энэ нам гүм хөдөлгөөнгийн дотор ямар нэгэн бэрх аюул нуугджээ. Цагаан соёд гинт учиргүй айж цочив. Лут том халахгар юм нүдний нүмнүүр өнгөрөв. Үүний цанаас цухуусан сарны гэрэлт модны сүудэр газар туссан байжээ. Баг зэрэг тайвширч намуухан гинссэн боловч энэ хавьд хаа нэгтээ нуугдсан дайсны анхаарлыг татаж магадгүйг санан дууга хураажээ. Шөнийн хүйтэнд хүлцсэн мод толгой дээр нь чанга чахрав. Цагаан соёд ихэд айж гингэнэн уйлж тосгоны зүг хөл мэдэн харайлгав. Хүнтэй учрах, хүний хамгаалалтад орохсон гэсэн давшгүй хүсэл нь түүнийг эзэмджээ. Задгай галын утааны үнэр хамартан сэнгэнэж хүмүүсийн дуу хоолой хашгиралдах чимээ чихэнд хадах шиг болов. Ойгоос гүүн гарч сарны гэрэл туссан сүүдэргүй талбайд гарч ирсэн боловч тосгоныг олж харсангүй. Хүмүүс эндээс нүүж явсныг мартжээ. Цагаан соёд зоосон гац шиг хөдөлгөөнгүй зогсов. Хаашаа явхаа үл мэднэ. Эзгүүрсэн буур дээр бурхтын үлдээсэн хог новшиг шинжлэн уйтгар гунигтай хэсэж яв. Одоо бол ууралсан эмгтэй шидсэн чулуу эсвэл Саарл Минжийн хүнд нудрагч гэсэн түүнийг баярлуулахад лип болон архирч бархирсан хулчгар нохтын сүргтээж хөөр баяртай уулзахаар байлаа. Саарл Минжийн уртсны буур дээр очиж шинжлэн үзээд оцон сууж хоншоороо сар өөд өргөв. Хоолойн зангарлаа. Амаа нээж өнчрөл ганцаардл айж имэх кийчийг санаж мөрөөдсөндөө болон урдын бүх зүдүүр зовлон хойчийн бүх аюул хаслангийн совин бүгд нийлж гансарсан сэтгэлийн урт үргэлжилсэн үлэлт болж хувирв. Энэ бол цагаан соёотын цээжнээс өөрийн ирэхгүй ориглон гарсан чонын анхны жинхэнэ үлэлт байлаа. Өглөө болоход айж хэрвэтгэн арилсан боловч өнчрөл ганцаардсан сэтгэл улам хүчтэй боллоо. Саяхан амьдрал буцалж байсан эзгүүрсэн буудлын байдал түүнийг бухимдуулна. Бодол тавтан саадсангүй ойроо буцан орж голын эрэг дахин тавхилаа. Нэг ч удаа амс хийлгэн өдөржин тавхив. Ийхүү эцэд төгсгөлгүй тавхих мэт бодогдож байв. Түүний чирэг чанга бие махбод эцгийг үл мэднэ. Ядарлаач гэсэн өвөг дээдсээс уламжилсан тэсвэр хатуужил түүнийг урагш хөтөлж байна. Голын эрэг их зөндөр болсон газраар тойрон уул даван тавхина. Маккензи мөрөнд цутгадаг жижиг гол горхийг умбаж самарч туулан гатлана. Эргийн дагуу хүлцэн нарийн мөсөн дээгүр гарч явтал нэмгэн мөс цөмрөн цагаан соёд хүүтэн усанд унаж өгөх удаа нэгт биш удаа тохиолдов. Гүйсээр явхдаа завиа татаг нутгийн гүн рүү нүүж явсан бурхтын мөрийг олно гэсэн горилго юр тасарсангүй. Цагаан соёд өөрийн төрлийн олон араатны дотор ухаанаараа давмгаалах боловч Маккензи мөрөнд бас нэг эрэг бий гэдэг бодол төрхөөр гүнзгэрч хараахан чадаагүй билээ.
Хэрэг бурхтын мөр нөгөө эрэг дээр гарсан байвал яах вэ? Ийм бодол санаа түүний толгойд ногт орсонгүй. Хожим олон газар хэрэнхсэж нас бий гүйцсэн ухаалаг дуршигтай болсон цагтаа голын эргээр мөр хайж сурахдаа цаад эрэг байх ёстойг нь мэддэг болж магадгүй юм. Тэр бол ирээдүйн хэрэг. Одоо таамгаар давхихдаа Маккензи мөрний зөвхөн нэг эргийг л ухаарч байв. Цагаан соёот шүнжин гүйж харанхуйд хаалт саад тулгарч явдал удааширч байсан ч улам цааш давхиж очих хүсэл нь саарсангүй. 2 дахь өдрийн үдэд даруй 30 цаг зогсолтгүй давхисны эцэст түүний биеийн төмөр мэт бэлчин эгээгүй цуцсан боловч эр зөргөн түүнийг урагшлуулж байв. Бараг 2 хоног юм олж идэггүй тул өвсөж туйлдсан нь их. Байс хийгээд л мөс мэт хүйтэн ус туулж байсан явдал бас нөлөөлжээ. Түүний сайхан сагалахар ус шавар шавхай болж хөлн улдаж зузаан тавгаас нь цус садарч байлаа. Анхандаа ялахгүй хазганаж эхэлснээ улмаар бүр доглох болов. Бас тэнгэр мухарч нойтон цас орж өвдсөн хөлтөнд наалдаж зовоох ба газар дэлхийг бүрхэж замын овон товонг мэдгэдэхгүй болгосон нь уулаасаа муу замыг улам дордуулжээ. Энэ шүн саарл минж замдаа Маккензи мөрний алсын эрэг дээр бууж амархаар шийдсэн байжээ. Саарл минж ихнэр Клүү Кууч харанхуй болохоос өмнө хүн нэгэн хандгай гол руу очихыг харжээ. Тэр хандгай ундлах гэж ус руу буугаагүй. Митса цасан шуурганд төөрч зүг чигээ алдаагүй. Клүүч хандгайг олж хараагүй. Саарл минж хандгайг мэргэн будаж унгаагүйсэн бол цаашдын үйл явдал шал өөрөөр ирэх байлаа. Саарл минж Маккензийн эрэг дээр буугаагүй. Цагаан соёот эздээсээ өнгөрөн оцсон бол нэг газар очиж үхэх буюу зэрлэг төрөл төрөсөддөгөө нийлж насны эцэс хүртэл чон хിവэр үлдэх байсан бизээ. Шүн цаас их оров. Цагаан соёот бүдэрч догчин намуухан гасалж явсаар нэгэн мөр олсон нь цоошинд байсан тул дорн танив. Дэвчиж ядан гасалж гингэнсээр голын эргээс холдож ойроо давхиж орлоо. Танил дууж хийгэн дэллээ. Хурц галын тул харагдаж түүний дэргэд хоол хийж буй Клүү Кууч явган суугаад түүхий өөх зажлан буй Саарл минжийг харлаа. Тэд шин махтай болжээ. Цагаан соёот салхаан цэрлүүлэн байх гэж санахаас л сэрвэний ус босож байв. Гэвч сэмхэн явсаар ойртов. Зодуулахаас ихэд айх ба зодуулах нь зайлшгүй гэж бодож байлаа. Аалтаа галын дэргэд хөвтөж дулаацсан бурхтын авралыг хүртэн хэдийгээр дайсагнагчд боловч амьд амьтантай ойр дотнд байх хэрэгцээг хангах жолон нохттой уулзан учирна гэдгийг мэдэж байв. Цагаан соёот мөлгсөөр галд төхөв. Саарл минж түүнийг хармагц өөх зажлахыг болж ширтэв. Цагаан соёот улам удаан мөлхөн доримжлыг төвчин хүлээх хүлцэн өнгөрүүлэх сэтгэл түүнийг эзэмдэж хүмүүсийн өмнө өвдөг сүгдэн бишрэхэд хүргэж байлаа. Хөдөлгөөнөөс хасаар Саарл минж рүү шууд мөлхөж сөмөр ойрцоор эзнийхээ хөлт очин хөвтөж бүхэл бие сэтгэлээ түүний мэдлэлд өгчээ. Өөрийн хүслээр хүний асаасан галд хүрэлцэн ирж хүний эрх мэдлийг зөвшөөрөн хүлээв. Цагаан соёот зайлшгүй шийтгэлийг хүлээн дагжин чичрэн хүн гараа далайхад дараа нь буух аюул зохилтыг хүлээн авахд бэлтгэж бие зогтсон натран нугарчээ. Гэвч зохилт болсонгүй. Цагаан соёот хулгайгаар дээш харвал Саарл минж хэсэг өөхийг хувааж байв. Тэгээд нэгэн хэсгийг нь сарвайлаа. Цагаан соёот тум болгоомжтой жаахан сэжиглэн үнэртэж дараа нь өөр рүүгээ ойртуулв. Саарл минж цагаан соёотод мах өгөхийг тушаав. Тэгээд махан идэж дуустал бусад нохойг ойртуулсангүй. Ихэд баярлан санаа тайвширсан цагаан соёот Саарл минжийн хөлийн дэргэд халуун гал ширтэн нойрмоглон хэвтэв. Маргааш өглөө нь харанхуй үед ганцаараа байх биш харин тосхонд бурхтын дэргэд байх ба одоо төрсөн биеийг бурхтын эрх мэдэлд бүрэн өгч тэдний хүсэл зоригийн эрхийг хүлээхээр бүр мөсөн шийджээ. Гэрээ. Саарл минж 12 дугаар сарын дундуур Маккензи мөрнийг өгсөн аялав. Түүний хамт Митса, Клүү Кууч хоёр явлаа. Саарл минжийн чарганд сольж буюу хөршөөсөө зээлж авсан нохтыг хөллөжээ. Хоёр дахь багахан чарганд залуу гүлгэн нохтыг оруулж Митса түүнийг жолоодох болов. Чарга, тоног, нохой цөм тоглоом шиг бяцхан агаад Митса анх удаа жинхэнэ нэр хүний ажил хийж эхэлсэндээ их л баяртай байв. Түүнээс гадна Митса нохой жолоодож тууд сурах нөгөө талаар гүлгэнүүдийг хөллөгөөнд сургаж байгаа хэрэг юм. Митсагийн чарга хоосон биш, эд хогшил хоонл хүнсний нийлээд 200 орчим фүү ачаа атсан байна. Цагаан соёот хөллөгөөний нохтыг урд нь харсан ба
Одоо өөрийг нь чарганд оруулахад ёр дургүйцсэнгүй. Хөвд чихэж хийсэн хүзүүвч углаж түүнийг хоёр мөрөвчөөр цээжний худрагтай холбон улмаар худрага урд татлахаар чаргатай холбожээ. Хөллөгөөнд 7 гүлэг байна. Цүм эрт төрсөн 9-10 сартай бөгөөд цагаан соёдл ганцаараа 8 сар хүрч яваа ажээ. Нохой бүхэн татлагтай, татлагын урт янз бүр. Тэдгээрийн ялгаа нь нохой биеийн уртын хэмжээгээр тодорхойлогдно. Нохой бүрийн татлагын үзүүр чарганы ирвэтэй холбогдсон байна. Чарганы ирвэг дээш матсан бөгөөд улгүй үүсэн чарга тул зөөлөн бамбар цасанд үл шигдэнэ. Үүний ачаар чарганы болон ачааны жин том талбайд жиг туваагдах ажээ. Мөн хүчийг тэнцүү хуваарлах зорилгоор нохот нь чарганы ирвэтэй дэвүүр байрлалаар холбогдох тул нэг ч нохой нөгөө нохой мөрөөр явахгүй юм. Дэвүүр маягаар хөллөгөөнд бас нэгэн давуу тал бий. Татлагын урт өөр болохоор арын нохой нь урдах руугаа дайрах боломжгүй арай богино татлагтай ар хажуугийн нохойтой уралцах боловч нэгдүгээрт түүнтэй нүүрээр хаалц тулгарах, хоёрдугаарт хөтчин шилбүүр дүртэх тул уралцаж чадахгүй юм. Ийм хөдөлгөөний хамгийн давуу тал нь бол арын нохой өмнөх рүү дайрахын тулд хитрээ оосроо угзрах бөгөөд тэр хэрээр чарга хурдан гулгаж өмнөх нохойч улам хурдлах боломжтой болдог байгаа юм. Ийхүү арын нохой өмнөхөө хизээж гүйцэхгүй. Өөрөө хурдлагын хэрээр өмнөх нохойдоо төдийхөр хурдлах боломж олгож энэ бүхний хүчээр чарга хурдан гулгах юм. Хүн ийм мэрэгэн зал хэрэглэн адгуусыг сахирах чадвараа бэхжүүлж байдаг ажээ. Митса бол эцэгтэйгээ тун адилхан эсгийнхээ цэцэн ухааныг хүртэл өвлөж авсан хүүхэд юм. Лип цагаан соёотод амар заяа үзүүлдэггүйг айлгэрт ажигласан билээ. Гэвч Лип айлын нохой байсан тул хаяа нүднээс далд чулуу шитгэхээс өөр яаж ч чаддаггүй байв. Одоо бол Лип Митсагийн мэдэлд байгаа болохоор өнгөрсөний хонцог авахын тулд түүнийг хамгийн мурт татлахад хөллөхөөр шийджээ. Тиймгүй Лип-ийг хөллөгийн түүчээ болгож тэгснээрээ түүнд хүндэтгэл олгож буй мэт харагдавч хэрэг дээрээ тиймш байв. Хөлөлгөөнд явах үед бусад нохой тэр зодооч толгойлогчийг үзэн ядаж хяхан хавчиж байх юм. Хамгийн урт татлахад орсон Лип-ийг бол арын ноход ямагт цухтааж байгаа мэтээр ойлгох юм. Лип-ийн зөвхөн хойд хөл сагсгар сүлэлт хэдэнд харагдах бөгөөд энэ нь өргөн сүнгэс галилцсан соёотой харьцуулахад аюулгүй юм. Түүнээс гадна төрүүлэн тавхих нохой бол арын нохтод чухам тэднээс л цугтаж байгаа мэт санагдах учраас түүнийг заавал хөөж гүйцэх ёстой гэсэн итгэл төрүүлж байдаг юм. Ингээд чарга хөлмөгцөл хөллөгөөний бүх нохой Лип-ийг гэлдэж эхлэх ба ийхүү өдөржин тавхина. Эхний үед доримжлогдсон Лип хажууд иш холборон араас нэхэн хөөх нохот руу дайрах гэж хідэнтэй хоролцсон боловч Митсагийн барьж явсан бугын хатаасан гидсээр томч хийсэн 30 пүжинтэй урт шилбүр түүний толгойд даснаас буух тул хуучин байрандаа ирэхээс өөр замгүй болно. Лип ганцаараа бусад нохоттой халз уралцахаас буцахгүй боловч гагцхүү шилбүрээс айж татлагадаа урагш зүтгэн ард ташаага нүхтийн соёноос хамгаалan явна. Индиан хүний ухаан зал хязгааргүй. Хөллөгөөний нохтыг Лип-тэй улам хүчтэй дайсагнуулахын тулд Митса Лип-ийг ялгаатай үзэж бусад нохойн атаархлыг төрүүлж удирчдагчаа нүд үзүүрлэх нь улам гаарна. Митса бусдын нүдний өмнө Лип-д тусгайлан мах өгнө. Тэгэхээр бусад нохойн уур хилэн улам бадарна. Мах идэж буй Лип-ийг тойрон бусад нохой тавхилдах боловч Митса түүний дэргэд шилбүр барин зогсогдвол ойртож үлдэж чадна. Мах байхгүй үед ч Митса Лип-ийг бусдаас нь холдуулан түүнд мах өгч буй дүр үзүүлнэ. Цагаан соёот ажилд дуртай оров. Бурхтын эрхэнд орж тухайн цагтаа бусдаас хайгүй илүү урт аян хийсэн ба Бурхтын хүсэл зоригийг эсэргүүцвэл юунд хүрдгийг бусдаас гүнзгий мэдсэн юм. Түүнээс гадна бусад нохтын үзэн ядах харилцаа нь цагаан соёотын нүдний өмнө тэдний ач холбогдлыг багасгаж хүний ач холбогдлыг нэмэгдүүлж байв. Төрөл нэгтнүүдээрээ дутсан юм үгүй байв. Кичи бараг мартагджээ. Цагаан соёотыг цахиран буй Бурхтад үнэнч байхын сэтгэл санаагаа илэрхийлэх бараг ганцхан арга нь болов. Цагаан соёот хичээнгүй ажиллаж тушаалыг биелүүлж сахилга батад захирагдаж байв. Үнэнч шудраг бөгөөд дуртаяа хөдөлмөрлөх болов. Хөдөлмөрт үнэнч байх нь гаршуулсан бүх чон нохойд зуршсан үзэгдэл боловч цагаан соёот энэ чанарыг юр бусын төгс эзэмссэн байлаа. Цагаан соёот бусад нохойтой харилцах боловч тэр нь зөвхөн дайсагнал үзэн ядалтаар л илэрнэ. Тэдэнтэй юр тоглож нааддаггүй. Харин зодолдож чадна. Зодолдохдоо нохтын сүргийг Лип толгойлж байсан тэр цагт
амссан бүх хазалт хавчлтын өшөө хонцон авахын тулд л зодтолтно. Харин одоо лип толгойлогч биш болж зөвхөн олон ноход ба засан дээгүр өсчин харих чарганы өмнө явдгаараа л толгойлж байна. Буудлах үед бол лип, меца, саарл минж, күлүү кууч гуравт ойр байх ба хэрэг бурхтаас холдвол бүх нохоо соёо түүний эсрэг хандах тул урд цагаан соёотын амсаж байсан шиг дайсны дунд ганцаардахын зовлон гидэлж байв. Липийг унсны дараа цагаан соёот сүргийн тэргүүн болж болгох боловч даанч дүнсгэр зожиг байв. Хөдөлгөөнд хамтран зүтгэгчдийгээ зөвхөн хазгаас биш бусад цагт тэднийг үл оошооно. Тэд түүнтэй уулзгаас зайлсхийх ба хамгийн зоригтой нохооч гэсэн цагаан соёотод оногдсон махнаас булаацлахыг эс зүрхлэнэ. Харин ч тэд өөрсдийн хувийг цагаан соёотыг булаачхаас өмнө амжиж хурдан залгахыг хичээнэ. Хүчтэнд захирагдаж доройг дарлах хуулийг цагаан соёот сайн ойлгожээ. Эзний өгсөн махыг шалуухан идэж сурах ба хуваа дуусгаагүй нохоо хог болно. Цагаан соёот сүртэй архирч шүдэ яр зайлганд аригтал тэр нохоо өөрийн одгүй төрсөндөө гомдон зайлхаас өөр замгүй болж мах цагаан соёотын хоол болно. Үе нохтын дундаас аль нэгэн цагаан соёотыг эсэргүүцэн босох боловч цагаан соёот түүний дорн номхруулна. Цагаан соёот сүргийн дотор онцгой байр сууриа хичээнгүйлэн хамгаалах ба үе тулалдан тогтоох нь элбэг байлаа. Гэвч ийм тулалдаан удаан үргэлжлэхгүй. Бусад ноход тулалдаанд түүнтэй игнэхгүй юм. Эсрэг хитгээдийг сэхий аваагүй байхад нь шархдуулах буюу хэрхэн тулалдахыг бодож амжаагүй байхад нь л түүний цусыг гоожуулж орхисон байдаг билээ. Цагаан соёот бол төрөл нэгтийнхээ дотор бурхтын адил хатуу сахилгыг баримталдаг байв. Тэдэнд сул задгай байх бололцоо олгодоггүй. Өөрийгөө хязгааргүй хүнддэхийг шаардна. Бусад нохой өөр хоорондоо яаж ч байсан түнд хамаагүй. Харин цагаан соёотын онцгой тархан байдалд хизээж халдахгүй. Түүнд зам тавьдаг, түүний ноёрхлыг зөвшөөрөн хүлээхийг шаардна. Аль нэгэн зүрхтэй ир дайчин байдал үзүүлэн шүдэн ярцаалгах буюу үсээ өргүүлэгвэл цагаан соёот шүүгэн очиж түүний зам байдлын алдаа дутагдлыг хайр өршөөлгүй залруулдаг байлаа. Цагаан соёот бол хатуу хэрцгий дарлагч бөгөөд төмөр мэт мохшгүй хатан зоргоор ирэх барьж байв. Сул доройчуудад өршөөлгүй хандна. Амьдралын төлөө хар нэлхаасаа ихэнх гадны тусламжгүйгээр явуулсан хурц ширүүн тэмцэл, амьд үлдэхийн төлөө хүн хатан зүтгэж, бэрхийг амсаж, алс умард хязгаарын дайсагналыг даван туулсан бүхэн талаар өнгөрөөгүй хэжээ. Үлэмж хүчтэнтэй учрахтаа цагаан соёот хүлцэнгүй хандна, доройг дарлана, хүч ихтийг хүндэтгэн. Саарл минж урт зам тулахдаа өөр хүмүүстэй нэг буудалд буухан цөөнгөө тул нас бий гүйтсэн үл таних том нохтын дунд цагаан соёот номхон болгоомжтой байна. Гэрээс гараад хэдэн сар болсон боловч саарл минжийн аялал үргэлжилсээр байлаа. Хөллөгөөнд өнгөрүүлсэн урт зам, хичээнгүй ажил цагаан соёотын тэнхийг бэхжүүлж, оюун ухаан нь бараг төгс хөгжиж гүйцсэн бололтой. Хүрээлэн буй хорвоог бүрэн танилаа. Тэр хорвоог уйтгар гунигтай харах болж түүнд хорсон найдвар тавихыг бүр мөсөн болов. Энэ хорвоо бол догшин хэрцгий, энэ хорвоод дулаан байр, хайр инхрийлэл тотны байхгүй ээжээ. Цагаан соёотод саарл минжийг татамжлах сэтгэл байгаагүй юм. Саарл минж бол бурхан боловч тун хахир хатуу билээ. Саарл минжийн эрх мэдэл хэдийгээр давуу ухаан, муухар хүчинд тулгуурлаж байгаа боловч тэр эрх мэдлийг цагаан соёот дуртаяа хүлцэн твчнэ. Энэ ноёрхлыг угтан хүлээсэн чанарч цагаан соёотын хувь тавилант байсан бөгөөд тэгээгүйсэн бол алс сумбардаас эргэж ирэхгүй. Тэгснээрээ бурхтад үнэнчээ батлан үзүүлэхгүй байсан билээ. Гадаг шилээгүй нарийн зүйл цагаан соёотын сэтгэлийн гүнд агуулгдсан байлаа. Саарл минж сайн үг, инрэл хайраар сэтгэлийн гүнд хүрч болох байсан авч цагаан соёотыг хизээж инхрийлж байгаагүй. Нэг ч сайн үг хэлээгүй юм. Ер нь тийм зангуу билээ. Саарл минжийн давуу тал нь харгас тогшин чанарт үндэслэсэн ба тийм хэрцгий харгасаар тушаадаг, мод чулууны тусламжаар шүүдэг, үйлдэлсэн хэргийн төлөө бие махбодыг өвчлүүлж шийддэг. Байгуулсан гавьяаг ачлах нь хайр инхрийллээр бус зодож балахыг болохоор л хязгаарлагдана. Ийм ч учраас цагаан соёот хүний гараас хүртэж болох баяр цэнгэлийн тухай өчүүхэнч төсөөлөлгүй байлаа. Ер нь тэгэд хүний гарт дургүй сэжгэлдэг байлаа.
Хүний гар мах өгдөг нь сайхан ч гэсэн зодож өвчлүүлэх нь даанч олон тохиолдно. Тэдгээр гараас холхон байсан дээр газраас чулууш хүрэн авч идэн, мод борохоо далайн шилбүүрээр ороолгоно. Тэдгээр гар бол зохинч түлхэнч, хэрв биет хүрвэл зөвхөн чимхэх, хэсэг ус зулгаах, угдрах, дастаж авахын төлөө байна. Нэг тусганд байхдаа хүүхдийн гарч гисэн өвдгөж чаддгийг цагаан соёот мэдсэн билээ. Нэг жаал цагаан соёотын нүдийг сох хатгах төгснөөс хойш хүний гараас бүрж болгоомжлох болсон юм. Ер нь хүний гарыг чигшдэг байв. Хүүхэд түүнд ойртон ирж гар сар байвал сайн болохгүй лавтай тул даруйхан босож холддог байлаа. Их боол нуурын ирэх дээр орших нэгэн тусганд саарл менчийн заасан нэгэн хуулийг нарийн ойлгож авчээ. Энэ бол хэрэг бурханд товтлбол үл уучлагдах нүгэлд тооцогдно гэсэн хууль билээ. Аль ч тусганд байдаг нохтын нэг адил цагаан соёот идэх юмны эрэлт гарч яваад хандгай хүлдүү мах сүхээр цавчиж буй нэг жаал хүүтэй дайралтав. Хүлдүү мах тал тийш өсөрч байна. Цагаан соёот түүнийг түүж идэж эхлэв. Гэтэл жаал хүү сүхээ орхиод том шийдэм шүүрэн авлаа. Цагаан соёот хол бүсрэн ухарч золтойл цохилсонгүй зүгтав. Гэтэл жаал хүү хойноос нь хөөж цагаан соёот үл таних тосгоны зэрэгцээ хоёр уртсны хоорондор тавхан өнгөрөх гэтэл өндөр шороон даланд тулж мухарджээ. Хаашааш гарах газаргүй боллоо. Мухраас гарах ганц гарцыг жаалгүй хааж зогссон байна. Шийдмээ талаасаар цагаан соёотод ойртов. Цагаан соёот уур хүрчээ. Шудраг ёс гайдсан тул зэвүүцэж сэрвэнийхээ үсийг босгон ширүүн архирч жаал хүүг тосов. Цагаан соёот хоол олох хуулийг мэднэ. Хандгай хүлдүүмх цавчгад хаягдсан өвдөл цөвдлийг эрт орой ямар нэгэн нохой түүж идэх нь зайлшгүй ба цагаан соёот буруу хэрэг хийгээгүй. Хууль зөрчөөгүй байтал хүн зодож таарахгүй гэдгийг цагаан соёот сайн мэдж байлаа. Тэгээд юу босныг сайн ухаарсангүй. Даан чих ууралсан. Нөгөө жал учрыг мэдхээргүй тун хурдан хөдөлсөн байлаа. Нэг мэдхэд хүү цасан дээр тэрийн унсан байх ба цагаан соёотын шүд шийдэн барьсан гарыг нь зуужгсан байлаа. Бурхны тогтоосон хуулийг зөрчсөн гэдгээ цагаан соёот мэдэж байлаа. Бурхны ариун биед шүдээ шигтгсэн бол хамгийн хүнд ялц хэрлэл хүлээх ёстой. Цуулгасан хүн түүний гэрийн цөм хариуг авах гэж нэхэн ирэхэд цагаан соёот саарл менчийн хамгаалалтад ирж түүний хөлийн дэргэд хулган хэвтэж байв. Гэвч тэд хоосон буцлаа. Саарл менч цагаан соёотыг хамгаалжээ. Түүнчлэн Митса Клүкүүч хоёрч түүнийг хамгаалав. Хүмүүс хэрэлдэн хашгиралдахыг чагнан гар хуруугаа ууртай зангахыг харж цагаан соёот өөрийн үйлдсэн хэрэгт цагаатгах тал байгааг ойлгож авлаа. Ийхүү бурхан олон янз байдаг. Өөрийн бурхан, бусдын бурхан гэж ялгаатай байдгийг бурхан бүхэн адилгүйг мэдж авчээ. Шудраг бус ямар ч хэрэг хийлээ гэсэн өөрийн бурхныг бол үгдөөгүй сонсож хүлцэж байх. Харин бусдын бурхны шудраг бус хэргийг үл твчих, түүнээс шүдээрээ өшөө авч болно гэж ойлгов. Энэ бол бас л нэг хууль юм. Мөн тэр өдөр цагаан соёот шинэ хуультай бүр ойр танилцав. Митса ой дотор түлээ мөчөр түүж яваад нөгөө хазуулсан жаалтаа дайралджээ. Түүнтэй хамт олон хөвгүүд байв. Хөвгүүд хэрүүл өдөж Митсаг эвсэн зодов. Митса хүнд байдалд орсон байна. Түүнийг талаас нь цохив. Цагаан соёот энэ зодныг анхандаа зүгээр ажиглаж бурхтын хэрэг түүнд хамаагүй гэж бодож байжээ. Дараа нь Митсаг буюу өөрийнх нь бурхтын нэгийг зодож байгааг тунгаан ойлгов. Тэгээд дараа нь ямар үйлдэл хийхэж бодлого маш их уур хилэнтэйгээр зодон дундуур дайран оржээ. 5 минутын дараа хүүхдүүд тал тийш бутран цугтаж цасан дээр бас цус гойдсон байх нь цагаан соёотын шүд зүгээр байгаагүй гэрчилж байлаа. Митса тосгонд буцаж ирээд болцсон эрдлийг ярьсанд саарл менч цагаан соёотод мах өгөхийг тушаав. Тэгээд маш их мах өгчээ. Цагаан соёотыг цадтал идээд хуулийг зөв ойлгосонтой хатуу итгэн галын дэргэд унтав. Үүний дараа цагаан соёот өмчийн хуулийг эзний өмч хөрөнгийг хамгаалах хуулийг тогтов. Бурхны биеийг хамгаалахаас бурхны хөрөнгийг хамгаалах хүртэл ганцхан алхам хэрэгтэй ба цагаан соёот мөн энэ алхмыг хийжээ. Бурхны юм бүхнийг хамгаалах үүний тул бусад бурханд товтлохоос ч буцахгүй байх ёстой ажээ. Энэ бол ариун үйлс боловч аюулхтэй. Бурхан бол хүчрхэг, нохой түүнтэй хизээч зэрэгцэхгүй. Гэлээж гисэн цагаан соёот
айхыг мэдэхгүй хариу өгдөг байв. Үүргээ сайн ухаарах нь айхыг гэтлэн тавхад хүргэж эцсийн эцэст хулгайч бурхад саарл минжийн хөрөнгөнд гар хүрхийг болов. Хулгайч бурхан бол хулчгар байдаг. Түгшүүр сонсмогц цугтаадгийг цагаан соёд том хөдөлгөөн ялгав. Түүнээс гадна түгшүүр гаргаснаас хойш саарл минжиг ирэх хүртэл маш богино хугацаа өнгөрдгийг цагаан соёд туршлагаасаа мэдэв. Хулгайч бол цагаан соёотоос бус харин саарл минжээ сайж зүгтдэг нь ойлгомжтой. Хулгайчийг мэдмэгч цагаан соёод хуцдаггүй ба урилгагүй зочныг сэмхэн дарж чадвал зууж авна. Зожиг дүнсгэр зангараншин нь цагаан соёотыг эцсийн хөрөнгийг хамгаалах найдвартай манаач болоход нөлөөлсөн ба саарл минжч түүний энэ талыг хэлбээр хөхүүлэн сайшаадаг байв. Эцсийн эцэст цагаан соёот улам ууртай, улам тогшин болж бүр мөсөн ганцаардаж сожигрчээ. Өдөр сар өнгөрсөөр л нохой хүн хоёрын гэрээ улам бэхжсээр байв. Энэ бол эрт үеийн цагт хүн алс умардын зилүүд нутгаас хүн дээр хурж ирсэн анхны чонтой байгуулсан гэрээ юм. Өөрөөс өмнөх бүх чон зэрлэг ногтын адил энэ гэрээний нөхцөлийг цагаан соёот өөрөө боловсруулжээ. Энэ бол энгийн нөхцөл юм. Бурхтыг бишрэн шүтгэхийн тулд эрх чөлөөгөө алджээ. Цагаан соёот бол бурхнаас ивэл, хоол, дулаан авдаг. Хариуд нь бурхны хөрөнгийг мандаг, биеийг хамгаалдаг, түүнд ажиллаж захирагддаг юм. Хэрэв бурхантай бол түүнээ үйлчлэх хэрэгтэй. Цагаан соёот үүргээ мэдрэх ба сүслэн эмээхийн эрхэнд эзэн бурхандаа үйлчлдэг байв. Гэвч бурхандаа хайртай биш байлаа. Ер нь хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хайрын сэтгэлийг эдэлж үзээгүй юм. Кичигийн тухай бүдэг бадаг дурсамж төдий үлджээ. Цагаан соёот өөрийгөө хүнд бүр мөсөн өгсөн ч алс умардын зилүүд нутагтайгаа цэрлэг төрөлтөөгөө холбоо тасраагүй боловч одоо кичитэй уулзлааж бурхныг орхиод түүнийг дагаж явах боломжийн нөхцөлд гэрээнд захирагдсан байв. Хүнд үнэнч байх явдал цагаан соёотод хууль болсон ба энэ бол эрх чөлөөг хүсэм өрөөдхөөс хүчтэй цусан төрлийн холбооноос хүчтэй үйлчлэх хууль юм. Үлсгэлэн. Саарл минжийн урт аян дуусахад хавар хаяанд ирчихсэн байлаа. Цагаан соёот яг нэг нас гүйцэж байсан 4-р сарын 1 өдөр аянчид хуучин тосгондоо иргэн ирж Митса цагаан соёотыг чарганаас суллав. Цагаан соёот нас бий бүрэн гүйцээгүй ч нэг настай гүлгэн нохтын дундаас биеийн томор зөвхөн лип-липийн дараа орж байв. Чон эцэг их кичи хоёроос цагаан соёот чац хүч өвлөж авсан тул нас гүйцэн нохттой нуруугаар бараг адил боловч биеийн бат чиргийн хувьд эднийг хараахан гүйцэхгүй байлаа. Цагаан соёот бол хагассан өндөр биетэй ба зодоонд хүчээрээ бус хурдан шалмаг холбирч зайлах чадвараараа давмгаална. Хайр сүс нь хөх саарл яг чоны өнгөтэй. Гадаад байдал нь жинхэнэ чон шиг. Кичигийн өвлөж авсан нохойн улс түүний гадаад байдалд ямар ч үлмэр үлдээгээгүй боловч зан араншин төлөвшөгт нь эхийн оролцоо илэрхий үлджээ. Цагаан соёот досгон дундуур хэсүүжлэн хуучин таних бурхтыг харж сэтгэл хангалуун амгалан яв. Энэ завсар өсөж томорсон гүлгэн ноход болон өөрөөс нь онцгийн том хүү ба айд сүрдэх юмгүй мэт болсон том нохттой ч дайралтав. Цагаан соёот тэднээс айд ширвэтгийг бараг болсон ба тэдний дунд чөлөөтэй ирээгүй байх болсон ба энэ шин зүйл тул баяр цэнгэл төрүүлдэг байв. Энэ дөвгөн бүрэл бэсэгтэй таарлалтав. Урд цагаан соёотыг мянганы газар хөөн зайлуулахад зөвхөн нэг архирхал хангалттай байжээ. Цагаан соёот үүнээс өөрийн арчааг нэг биш удаа ойлгож байсан бол одоо цагаан соёот хэрхэн өөрчлөгдөн хувирч буйгаа ойлгож авахт нь бэсэг туслав. Бэсэг өвтөлж насны ирэхээр улам доройтон яваа бол цагаан соёот залуу насны ирчээр улам хүч нэмэн чирэгжиж буй амт юм. Ноходтой харьцах харилцаа нь өөрчлөгдсөнийг тосгонд эргэж ирснийхээ дараахан цагаан соёот мэдж авчээ. Хүмүүс дөнгөж алсан хандааг янзалж байлаа. Цагаан соёотод сүрхий их махтай шаантын яс туурай хамт ноогдов. Цагаан соёот хэрэлдэж буй олон нохтоос холдож бутны ард ороод махан идэж эхэлтэл өвгөн бэсэг гинт түүнийг дайрчээ. Цагаан соёот чухам юу болсныг бодож амжилгүй хөгшин нохойг 2 дахин хүү татаж хажуу тийш огл усран зайлав. Ийм зоримог хурдан дайралтад гайхсан бэсэг
Цагаан соёотыг гүлрэн ширтэх бөгөөд шинэ махтай шаант яс тэр хоёрын хооронд байна. Бэйсик хөтлсөн бөгөөд урд нь ялахгүй архиран хөөн зайлуулж болоод байсан залуучуудын зүрх зоригийг нэг биш удаан үдсэн билээ. Ийм явдал хэдийгээр тун гашуудалтай ч гэсэн доримжллыг аргагүй эрхэнд төвчин өнгөрөөж залуу нохтын өмнө нэр нүрээ барахгүй тулд амьдралдаа хөрөмтлүүлсэн бүхэл мэрэгэн ухааныг дайжилдаг байв. Урдын цагт шудраг уур хилэн шазруун залуу руу өсрөн буухад хүргэдэг байсан бол одоо харь шива хүч осолтой алхам хийхийг хориглдог болжээ. Бэйсик хүсээ байдгаар нь сэрвийлгэж цагаан соёотыг сүртэй муухай харцаар ширтэн зогсох ба наадах нь урдын айж химээж явснаас санан дурсаж бяцхан гүлэг болсон мэт биеэ хэтрүүлэн хурааж яаж гутамшиг багтайхан ухран зайлах тухай бодож байв. Гэтэл бэйсик алдаа хийжээ. Сүртэй ширүүн байдал үзүүлээд л цогссон бол бүх юм сайн сайхнаар дуусах байв. Холдон зайлахад бэлтгэж байсан цагаан соёот ялсаа өвгөн торхоод явах нь зайлшгүй байлаа. Гэтэл бэйсик тэр мөчийг хүлээсэнгүй. Тэрээр өөрийн ялалтад итгэсэн учраас урагш шалхаж ясыг шинжлэв. Цагаан соёот үсээ багавдар сэргийллэв. Бэйсик одоо ч гэсэн өөрийн байдлыг аварч болох байлаа. Бэйсик дээгүр харан өрсөлдөх ч ширүүн харцаар ширтэн зогсоод байсан бол цагаан соёот эцэстээ холтгол байсан аж. Гэвч шинэ махны өмнөр бэйсикийн хамрыг гжигдэж тэссэнгүй. Ясыг 100 авлаа. Цагаан соёот үүнийг твцсэнгүй. Хөллөгөөнд хамт явсан нөхдөө ноёрхон цагарч байсныгаа мартаагүй бөгөөд өөрт нь харьяалагдж буй махыг өөр нохой булаан авч идэхийг хараад бие барьж чадсангүй. Тэгээд ердийн цаашлаараа бэйсикт юу болж буйг эргцүүлэх сэхээ өгөлгүй шууд дайрчээ. Эхний дайралтын дараа өвгний баруун чих салбарч орхилоо. Гинтийн дайралт түүнийг хэртгэхийн цочов. Дараа нь тун удалгүй бүрж гунах явдал шууд залхан урагшлав. Бэйсик газар унаж хүзүүн хүн чархацсан байлаа. Өвгнийг босгоос өмнө залуу нохой амжиж мөрнийх нь ярсыг 2 дахин хүү татав. Цагаан соёотын онцтой хурдан хөдлөх нь гайхамшигтай ажээ. Бэйсик газраас босож цагаан соёотыг дайрсан боловч шүдэн агаарт хоосон тачигнан хоцров. Дараагийн хоромд бэйсикийн хамар урагдлаа. Тэгээд өвгөн нохой найгаж гангасаар ухарчээ. Одоо байдал эрс өөрчлөгдсөн байна. Шаант ясан дээр үсээ сүртэй гэгчин сэрвийлгсэн цагаан соёот зогсох агаад бэйсик хажуухан талд нь яаралтай цухтахад бэлтгэн зогсно. Цахилгаан мэт хурдан хөдөлдөг залуу дайсантаа тулалдаж зүрхэлсэнгүй. Ийхүү бэйсик ойртон буй хөтөл насыг улам гүнзгий гашуунаар мэдэрчээ. Эрхэм нэр төрөө гутаахгүй гэсэн түүнийг зүтгэл үнэхээр баатарлаг үлс байж. Залуу нохой хөсөр хөвтөх яс хоёрыг огт тоохгүй дүр үзүүлэн туйлын ихэмсэг таймнаар холдож явлаа. Тэгээд цагаан соёотын нүднээс далд газар очиод бушуухан хөвтөж цус садрах шархаад олоож эхлэв. Энэ явдлаас хойш цагаан соёот өөртөө итгэлтэй тун их бардам явдаг болов. Одоо ахмад нохтын дунд ч тайван ихэмсэг байх ба бусдад найр тавихыг үл мэднэ. Тэгэхдээ хэрүүл зодны шалтак хайх биш, харин өөрийг нь зүй ёсоор хүндэтгэж үзхийг л шаардна. Өөрийн бүрэн эрхийг хамгаалан бусад бууж өгөхийг үл хүснэ. Түүнтэй зүү зөксөөр нь харилцах ёстой ба түүнийг хинч басамжлах ёсгүй. Ингэж харилцах нь гүлгэн нохтын хувьд тавилан, цагаан соёоттой хамт хөллөгөнд явагчдын нийтийн хувь тавилан билээ. Гүлэг бол том нохооноос зайлсхийх, түүнд зам тавих, заримдаа өөрт нь огцсон махыг найр тавин өгөхөд ч хүрдэг байжээ. Гэтэл зожиг, ганцаардмал, дүнсгэр, догшин цагаан соёот ганцаараа том нохттой тэгш хэрэг хийх болов. Түүнд хүрч болохгүй гэдгийг бусад нохой даруйхан ойлгож түүнтэй дайддаг ч үгүй, мөн нөхөрлөдөг ч үгүй болжээ. Цагаан соёот тэдэнд мөн тийм байдлаар хандах ба хэдэн удаагийн мөргөлдөөний дараа ноход ийм байдлаар харьцах нь хамгийн зохистой гэдэгт бүрэн итгэжээ. Зуны дундуур цагаан соёотод нэгэн санамсаргүй явдал тохиолдлоо. Түүнийг индиан эрчүүдийн хамт хандгайн анд явсан хойгуур тосхны цахад шинээр барьсан нэг урцыг шинжлэн үзэх зорилгоор чимээгүй гүйдлээрээ тосхны цах руу гарч явдал тэнд кичитэй даарлтав. Цагаан соёот ихийгээ бүрдүүр санаж байсан ба харин кичи хүүгээ ортос мартсан ажээ. Кичи тогшин архирч шүдээ ярзайлган ухтахад цагаан соёот багынхаа бүх явдлыг сананд урсав. Бурхадтай уулзахаас өмнө кичи бол цагаан соёотод орчлонгийн төв байсан юм. Багын явдал ихийн танил дотны архиралт бүгд иргэн санагдаж түүний сэтгэлийг баяр хөөр эзэмдэн авлаа. Ихтэй төхөн очтол өөдөөс нь дайран товтолж шанааны нарсыг ясанд нь хүртэл урж орхив. Цагаан соёот учрыг ухааралгүй мэгдэн сандарч их ийхүү хөгцөнд гайхаж тасран ухрав. Гэвч кичи буруугүй ажээ.
Ийм чон бэлтэргээ жил буюу жил гаруйхан болоод мартдаг жамтай. Тийхүү Кичи цагаан соёотыг мартсан ажээ. Цагаан соёот бол түүнд үл таних хөндлөнгийн амьтан бөгөөд дараа төрүүлсэн ялах бэлтэргүүд Кичид байх тул үл таних амьтанд дайсагнаж хандах эрхтэй юм. Нэгэн бяцхан гүлэг цагаан соёот руу мөлхөж очив. Тэд BBC-г үл мэдэх боловч төрсөн ах дүү нар билээ. Цагаан соёот гүлгийг сонирхон үнэртэв. Гэтэл Кичи дахин тарж түүний хамрыг урж орхив. Цагаан соёот улам ухарлаа. Түүний санаанд цэргэн боссон хуучин бүх дурдтал дахин унтарчээ. Тэгээд Кичиг харвал гүлгөө толоосноо цагаан соёот руу дахин архирна. Одоо Кичи цагаан соёотод хэрэггүй болжээ. Тэр түнгүй байж сурсан ба Кичи яагаад цагаан соёотод эрхэмд тооцогдож байсныг мартжээ. Цагаан соёотын ертөнцид Кичид байр үлдээгүй ба Кичигийн ертөнцид цагаан соёотод бас байр үгүй болжээ. Өнгөрсөн дурдтал мартагдаж тохиолдсон явдалд гайхан мэгдэн зогсож байв. Гэтэл Кичи 3 дахь удаага дарж түүнийг бүр хөөн зайлуулв. Цагаан соёот ч эсэргүүцсэнгүй зайлжээ. Кичи бол эмэгчин, тэдний хуулиар бол эрэгчин нь эмэгчинтэй ар ман тулдах ёсгүй билээ. Цагаан соёотын хуулийг мэдэхгүй бөгөөд амьдралын туршлагаас мэдэж авсан ч юм биш. Харин зүн бэлэг, өөрөөр хэлбэл шүн од сар харан уйлах, үхэл ба үл мэддэхээс айж цухтаахыг зааж сургасан тэр нууц зүн түүнд хэлж өгсөн хэрэг юм. Хэдэн сар өнгөрлөө. Цагаан соёотын хүчтэнхээ нэмэгдэж бие бялдар нүсэн өргөж зузаан мөртөө цээжтэй болж зан турх нь удамшил болон хүрээлэн буй орчин хоёрын заасан чиглэлээр хөгжиж байв. Удамшлын тал нь бол шавар мэт зөөлөн олон янз хувирах боломжтой юм. Орчны нөхцөл бол тэр шавраар өөрийн хүссэн бүхнийг ямар ч дүрс хэлбэртэйгээр шавж бүтээж чадна. Цагаан соёот хүний асаасан галд ирээгүйсэн бол умардын зилүүд нутаг түүнийг жинхэнэ чонд болгох байсан билээ. Гэвч бурхад түүнд өөр орчныг заяаж цагаан соёотыг нохой болгосон ба түүнд чоны шинж хэдийгээр нилээд байсан ч тэр чон болоогүй нохой болсон ажээ. Ийхүү орчин нөхцөлийн нөлөөгөөр цагаан соёот тодорхой нэгэн онцлог хэлбэртэй болжээ. Ингэх нь гарцаагүй байсан юм. Улам дуугүй, дүнсгэр, ууртай төрөл олноосоо хүндий зожиг болов. Нохот цүм цагаан соёоттой дайлсагналцснаас эвтэй амьдрах нь дээргэж ойлгосон ба саарл минж түүнийг өдөр хоног өнгөрөх тусам улам их үнэлдэг боллоо. Гэвч бие махбодын чирэгжил цагаан соёотыг нэг сул талаас нь чөлөөлсөнгүй. Цагаан соёот өөрийг нь шоолохыг төвчж чаддгүй билээ. Хүний инээд дог түүний уурыг шатаана. Хүмүүс хоорондоо юм ярьж чанга инээлтгийг огт тоохгүй. Харин өөрийг нь илэглэн шоолсон инээд бол цагаан соёотын уур хилэн бадрааж дүрсийн алдсан галзуу тэнэг болтлоо уурлана. Инээд түүнийг чөтгөр шүлэн болгон хувиргана. Ийм үед цагаан соёотын нүдэнд харагдсан гүлгний хог болно. Саарл минжид уурлан өшөрхөж болохгүй гэдэг хуулийг цагаан соёот даанч сайн мэднэ. Саарл минжид бороохой ухаан бий. Гэтэл муу гүлгэнд цухтаах талбайнаас өөр юм байхгүй ба тийм талбай тухайн цагтаа инээдэнд галзуурах төгсөн цагаан соёотоос тэднийг аварч байсан удаатай билээ. Цагаан соёотыг 3 нас хүрсний дараахан Маккензи мөрний саваар оршин суугч индаанчуудад хүнд бэрх өлсгөлн тохиолдов. Зум барих загсгүй болжээ. Өвөл хандгай буг нутгаасаа нүүж явсан тул эрс ховрдож чандаг бараг үзэгдэхгүй болов. Махчин амтан олноороо өхөв. Тэд өлсөж сулдсан ба BBC-г барьж идэх болжээ. Зөвхөн хүчтэй л амьд үлдэж байлаа. Цагаан соёотын бурхад байн анд явавч хоосон ирнэ. Хөгшөд сул биштэй бурхад ч үлбэрж өгөж байв. Тосгонд уйлаа малан хадан эмэгтэйчүүд хүүхдүүд үлдсэн өчүүхэн хүнсээ ядарч туйлдсан анчтад өгөх ба тэд жой модоор хан хийж цогсоо загуу тавхилтна. Үлсгэлэн улам гарч бурхад түүхийн ширэн чарих гутал бэлэгээ идэх болж нохот нь хөллөгөөний таталгаа шилбүр тэргүүтнийг хүртэл идчихдэг болов. Түүнээс гадна нохот BBC-г барьж иддэг, бурхад нохоогоо иддэг боллоо. Эхлээд сул биштэй үнэнч зам багтаагаас нь алж идэв. Амьд үлдсэн нохот түүнийг хараад өөрсдөө ч бас удахгүй бурханд идүүлэх учиртай болсноо ойлгож байлаа. Нилээд зоригтой ухаалаг нохот хүний асаасан галыг орхон сэм зайлж ойд хэсэг амьдрах болов. Тэнд тэднийг нэг бол өсгөлэн үхэл эсвэл чоны хурц соёо тосон хүлээж байлаа. Тэр бэрхүүж цагаан соёод ч бас ой руу оргон зайлжээ. Тэр бол
Бусад нохойг бодвол багтаа туулж өнгөрүүлсэн сургуулийн ачаар амьдрал илүү сайн цогцолдсон байлаа. Жижиг амьтныг онцгой чадмаг мөрдөж мөшгдөг байжээ. Болгоомжтой хэрмийн хөдөлгөөнийг ажиглан газар буухыг нь хүлээж олон цагаар гитэн хөвтөж чаддаг ба ийм төвчээр хатуучлан түүнийг зовоох үлсгэлэнгөөс илүү хүчтэй байлаа. Цагаан соёд хизээч үл яарна. Хэрэм модонд авирах боломжгүй, олд зайлшгүй цагаан соёдыг болох боломж бүрдтэл төсвөртэй хүлээнэ. Чухам тэгсний дараа л сая бүгсэн байрнаасаа цахилгаан мэт хурдан өсөрч байг заавал онох ёстой сум мэт дүүлэн буухтул хөөрхий хэрмийн хурдан хөл амийг нь аварч үлж чадна. Хэрмийн агнуур ерөнхийдөө амжилттай дуусах боловч нэг зүйл цагаан соёдыг цадтал хооллоход нь саад болж байлаа. Энэ бол хэрэм ховор зарим үед аргагүй ирэхэд бүр жижиг амьтан гөрөөлөх удааж тохиолдож байв. Үнэлсгийн ирэхээр заримдаа охтны нүх малтгаас ч буцдаггүй байв. Өөртөө адил үлэн боловч өөрөөс нь 1000 дахин ширүүн тогшин чон охтонтой тултгаас ч үл буцна. Цагаан соёд онц хөлсөж зовхдоо бурхтын галд гитэн очдог байв. Тэгтээ бүр ойр очиж байгаагүй юм. Ой дотуур хэрэн гисэж бурхадтай дайралтгаас зайлсхийг тавихтаа тэдний тавьсан үрхэнд хаяа нэг орсон анг нь хулгайлна. Нэг удаа Саарл Минжийн чанганд тавьсан үрхийг хулгайлсан ба тэр үед Саарл Минж их ядарсан тул найхан ганхаж үе сууж амарсаар явсан билээ. Нэг удаа цагаан соёд чадлан барагдаж хөл дээр арай ятан зогсож буй нэгэн залуу чонтой тааралджээ. Цагаан соёд тэгтэл их өлсөж яваагүйсэн бол түүнтэй ханилан явж эцсийн бүлэгт чонын сүрэгтэй нийлэх байсан биз. Гэвч тухайн үед тэр сулдсан залуу чоныг хөөн барьж идэхээс өөр зам түүнд байгаагүй юм. Цагаан соёотыг хувь тавилан ивэж байсан бололтой. Онцгой их өлссөн үед түүнд ямар нэгэн хоол заавал олддог байлаа. Бүр хөдлөг тэнхээ тасарсан үед түүнийг хувь цаяа хардаг тул том махчны аманд оруулчгалгүй өнгөрч байв. Энэ удаа шилүүс барьж бүтэн 2 өдөр идэж сүрхий тэнхээ орсон үедээ сүрэг чонтой учирчээ. Тэдгээр чонын сүрэг түүнийг хол газар айхтар сүрхий мөрдөн хөөсөн боловч цагаан соёод тэднээс хүч тэнхээ илүүтэй ачаар 9 минут цугтаж зайлсан билээ. Зайлж гарснаарч барахгүй том тойрог замаар давхиж тэднийг араас нь хөөн гүсэж сулдаж доройтсон намнагчдаас нэгийг нь барьж идлээ. Удалгүй цагаан соёод энэ нутгийг орхин төрсөн нутгийнхаа хүндийд хурж очив. Хуучин нүхээ хайж явсаар очивол тэнд Кичитэй уулзав. Кичи бас бурхтын ивэлгүй галыг орхиж явсан байж. Тэгээд гүлгэлэх үе болмогц хуучин агуудаа эргэж ирсэн байв. Цагаан соёотыг агууд очиход Кичигийн бүх бэлтгэргээс ганцхан л үлдэж тэр нь бас хоногоо тоолсон амьтан байв. Ийм аюул төсөглөнд залуу амьдрал тэсэх найдлага баг билээ. Кичи өөрийн том хүүг хүлээн авсан байдлыг илгэсэг тотно гэж үзэх аргагүй. Гэвч цагаан соёодд үүнийг тоосонгүй. Ихийн хэрэгцээ нэгэнт үгүй тул буцаж гол өгсөн тавхив. Түүний зүүн салаанд урд ихийн хамт тулалдсан шилүүсний нүхийг олоод хаягдсан нүхэнд орж хэвтэн бүхэл өдөржин унтаж амрав. Үлсгэлэн дуусах төгсөн зуны нэгэн өглөө цагаан соёот липтэй таарлав. Лип ойд оргон зайлж тун арчаагүй амьдарч явжээ. Цагаан соёод түүнтэй тун санамсаргүй тулгарлаа. Голын хошуурсан өндөр эргийг тойрон улаан нүрээрээ тулж орхижээ. Гинтийн ийм учрлаас цоцсон хоёр зог тусан бие биеэ сэжигтэй ширтэв. Цагаан соёотын байдал гайхалтай сайн байлаа. Сүүлийн 7 хоногт ол зомг ихтэй тул сайн хооллож байсан ба сүүлийн олзоо идэж цадаад явж байсан үе юм. Липийг харамгцал сэрвэнийх нүс өргөмийн босов. Энэ нь өөрийн ирэхгүй үйлдэл байсан бөгөөд урд зодооч липтэй таарлах тоолон өссөн сэрвэж хилэгнэн уурлаж байгаагаа илтгэдэг байсан юм. Одоо ч гэсэн дайснаа хармагц цагаан соёотын сэрвэний ус өргөмийн босож липэд тулж очин архирав. 1 минут дэмий алдсангүй. Бүх зүйлийг ганц хормын дотор маш хурдан гүйцэтгэв. Лип баахан гэдрэг ухарсан боловч цагаан соёот мөрөөрөө тулан түлхэж унгаагаад нуруугаар нь газар өнхрүүлэн шанцрахаг хүзүүнд нь шүдээ шигтгэв. Липийн бүх биеийг татуулсан амь тавив. Цагаан соёот түүнээс нүд салгалгүй нилээд тойрч хэргэлдэв. Дараа нэг зэргийг тойрон өнгөрч замдаа орж цааш тавилаа. Үүнээс хойш удалгүй цагаан соёот ойн цахад гүйн гарч нарийн зурвас цорхоогоор дамжин Маккензи мөрөн рүү буулаа.
Өмнө нь энд ирэхэд хоосон эрэг байсан газарт одоо тосгон харагдаж байв. Цагаан соёот модноос гаралгүй зогсож ажиглав. Дуу чимээ үнэр тонор нь танил мэт ажээ. Энэ бол буураа шинжлэн буусан хуучин тосгон боловч тэднээс сонсогдох дуу чимээ ханхлах үнэрт нь ямар нэгэн шин зүйл бий ажгүй. Уйлах гаслах дуу сонсогдно. Дуу чимээний өнгө бол хүмүүсийн сэтгэл тэнүүн байдлыг илтгэх ажээ. Цагаан соёот эмэгтэй хүний уцаарласан дуу хоолойг сонсож жухамхүү садгалан ходооттой хүн л ийхүү уурлаж чадна гэж ойлгов. Агаарт загсны үнэр хангалах нь тосгонд идэхэн буй гэрчлэн. Өсгөлэн шовтарчээ. Цагаан соёот ойгоос зоримог гарч саарл минжийн урцад шууд хурч очив. Гэрийн эзэн байсангүй. Гэвч клүү кууч цагаан соёотыг баярлан дуу алдаж ухтан аваад шин загас өгөв. Цагаан соёот саарл минжийн эргэж ирэхийг хүлээн хэвтлээ. Дайсан. Хэрв төрөл нэгэнтэйгээ ойртох ялахгүй ч гэсэн бололцоо цагаан соёотын зан араншинд урд байсан бол хөллөгөөний түүжээ болсноос хойш тэр бололцоо эргэлтгүй алга болжээ. Ноход түүнийг үзэн ядах болов. Митса түүнд илүү мах өгдөгт нь болоод бодтой ба бодгүй давуу тал эдэлж байдагт нь болоод сагсгар сүлээ годолцуулан хурдан хөлөөж ирэлзүүлэн хөллөгөөний нохтын түрүүнд тавхиж тэдний хилэн хорслыг төрүүлдэхт нь болоод ноход түүнийг үзэн ядах болжээ. Цагаан соёот бас тэднийг үзэн ядна. Хөллөгөөний түүжээ болсон нь түүнд өчүүхэн ч баяр баясгал авчираагүй билээ. 3 жил өөрийн ноёрхол байсан одоо хуцаж боргон хойноос нь хөөх нохтоос цагаан соёот аргагүй ирэхээр л зүгтэн. Ийм явдалтай эвлэрч төвчин өнгөрөхөөс өөр зам түүнд байхгүй. Эс тэгвэл амь алдах аюул тулгарна. Гэтэл булаг адил ориглох залуу амьдрал өвхлийг үл хүснэ. Митса чаргыг хөдөлмөгц хөллөгөөний бүх нохой цагаан соёотын араас ганирсан уур хилэнтэй хуцалдан хөөх ба болж өгвөл гүйцэн очиж тасчин урахыг ирмэлзэн тавих ажээ. Цагаан соёот өөрийгөө хамгаалах аргагүй. Ноход руу эргэж харуул Митсагийн томсон шилбүүр хамар дээр нь таснаас буун. Ийм учраас урагш тавихаас өөр зам алга байв. Бүлгэлсэн нохтын товтлогоог сүүл хөл хоёроор няцааж чадахгүй ба хойноос нь хайр найргүй нэхэн илдэж тачгансан олон соёоноос хөл сүүлээр хамгаалж болохгүй. Цагаан соёот харайх толон өөрийгөө албадан хүчилж өөрийнхөө нэр сүрийг басамжлах ажээ. Ийхүү өдөржин тавих нь өөрийгөө албадах явдал бас зүгээр өнгөрөхгүй. Хэрв бие дээр ургасан хүмүүсийг арьсны гүнд хүчлэн ургуулах гэж оролдвол өвчин үүсгэх нь лавтай. Үүнтэй адил зүйл цагаан соёотод тохиолдож байлаа. Араас сүүл таран хөөх нохттой нёгийгээ үзэлцэж учраа ололцох хүсэл байвч бурхны хүсэл зоригийг зөрчиж болохгүй. Тэр тусмаа бугын хатаасан гэдсээр томж хийсэн 30 фүү жинтэй урт шилбүүрээр ороолгож байвал бүрч арга байхгүй. Цагаан соёот энэ бүхнийг төвчин түүний мохшгүй тогшин зан аршинд агуулгадан буй бүхэл уур хилэн хорсол занлыг өвөрлөн тавхах билээ. Төрөл нэгтэндээ дайсагнагч ямар нэгэн амьд амьтан байдаг бол чухам цагаан соёот байлаа. Цагаан соёот бол өршөөл гуйдаггүй, бусдыг ч өршөөдөггүй юм. Түүний бие чарах соргүй газар гэж үгүй юм. Мөн түүний шүдний ормор үлдээгүй, нохооч бас алга болжээ. Ер нь хөллөгөөний түүжээ бол чарнаас сугармагцал бурхтын хамгаалтыг эрэлхийлдэг байтал цагаан соёот үл ойшооно. Буудалсан газраар аимшиггүй гисэн явж өдөржин тисэж өнгөрүүлснийхээ хариуг шүн авдаг байлаа. Цагаан соёотыг хөллөгөөний түүжээ болоогүй байхад одоо хөллөгөөнд явж буй ноход цагаан соёотын замаас ямагт зайлсхийж явдаг байсан билээ. Одоо байдал өөр болжээ. Өглөөнөөс орой болтол цагаан соёотын араас хөөж цагаан соёот ч өдөржин тэндээс сухтаж байсныг мартаагүй ноход одоо түүнд зам тавих дургүй болж. Цагаан соёот сүргийн дунд ормогцол зодоон эхэлнэ. Буудал дээгүүр тэнхүүж тал талаас нь архирах гаслах суслана. Түүний амьсгалж буй агаар хүртэл уур хорслоор дүүрсэн мэт байх ба энэ нь түүний уур хилэнг улам гааруулах ажээ. Митса хөллөгөөнд зогсох тушаал өгч хашгирахмагц цагаан соёот зогсов. Энэ нь эхлээд нохтыг сандрааж тэд цөм хөллөгөөний түүжээг дайрав. Гэвч байдал тэр даруйхан хувирч довтлогчдыг Митса шилбүүрээр гисгэн цэрлүүлв. Тэгэд Митсагийн тушаалаар чарга зогссон бол хөллөгөөний түүжээг дайрч болохгүйг ноход ойлгов. Хэрв цагаан соёот өөрийн дураар зогссон бол түүнийг салхаан цэрлүүлж болох ажээ. Тушаал өгөөгүй байхад зогсох буруу гэдгийг цагаан соёот удалгүй ойлгов. Ийм хичээлийг хурдан ойлгож авчээ. Цагаан соёот ийхүү түргэн ойлгохоос өөр аргагүй бөгөөд эс тэгвэл тогшин ширүүн хорвоод амьд үлдэх хувь заяа түүнд ноогдохгүй билээ. Гэвч нохтод энэ хичээл талаар өнгөрч
Тэд цогсоол дээр цагаан соёотыг тайван байлгахыг болив. Хөлөлгөөний ноход өдөржин хуцаж боргож хөлөлгөөний түүчний хоноос нэхэн хөхтөө түүнийг үзэн ядах болж ийхүү хөөж илтгэхийн хинэн тэднийг өнгөрсөн шөнийн явдлыг мартахад хүргэнэ. Дараагийн шөнө урдын эрдэл тавтагдах боловч өглөө болоход түүнээс ул мөрч үлдээгүй байна. Түүнээс гадна ноход цагаан соёотод дайсагнаж хандах бас нэг нөхцөл бол түүнийг өөр үйлдвэр гэж үздэг бөгөөд энэ нь цагаан соёот бусдтай харилцан сүргэлдэх хангалттай шалтгаан болдог байв. Тэд өөрсдөө цагаан соёотын нэгэн адил гаршуулсан чон мөн боловч гагцгүй олон үеийг туулан ирсэн ажээ. Алс умрдын зэлүүд нутгаас чононд заяасан олон шинжийг тэд энэ завсар нэгэнт алдсан. Алс умрдын илчилгүй хязгаар ногтод зөвхөн үл мэдэгдэх зүйл, мөнхийн занал хэлэл, мөнхийн дайсагналаас өөр юу ч биш болж. Гэтэл цагаан соёотын гадаад төрх байдал, зан араншин, зүн бэлэг бол алс умрдын хязгаартай бүх бат холбоотойг тод илтгэн харуулах хагаад цагаан соёот бол тэр хязгаарын бэлэг тэмдэг биелсэн дүр мөн ажээ. Ийм ч учраас ноход цагаан соёотын өдөөс шүдэ ярзайлгахдаа хүний галыг тал талаас хүрээлсэн балар зузаан ойн гүн харанхуйд хорогдсон буй үхэл мөглөөс өөрсдөө хамгаалсан хэрэг байлаа. Ямар боловч ноход бөөнөрөө байх хэрэгтэй гэдэг ганц зүйлийг хатуу ойлгожээ. Цагаан соёот бол ганцаараа тулахад даанч их аюултай байж. Ноход түүнийг ямагт бөөнөрөө довтлох ба эс тэгвэл цагаан соёот тэднийг ганц шөнийн дотор нэг тийш нь болгочих байлаа. Үнэхээр цагаан соёот дайснуудынхаа нэгээс нь ч хариугаа авч үл чадна. Нэг дайсныг түрэн унгаж хоолойг нь тас хацхаас өмнө бусд нь сүргээрээ дайрна. Хэрүүл үдсэн ялахгүй тохиогоор л хөлөлгөөний бүх нохой цагаан соёотын эсрэгт эвсэн дайрна. Ноход хоорондоо байнга мэрэлцэх боловч тэдний аль нэг нь цагаан соёоттой зодоон өдвөл өөр хоорондын хэрүүл даруй мартагдана. Гэвч тэд хичнээн хүсвч цагаан соёотыг хэмлэн устгаж үл чадна. Цагаан соёот бол их хурдан, аимшигтай ширүүн, тун чухаалаг дайсан билээ. Мухардалд орж болох газраас ямагт зайлсхийх ба олон нохойн бүслэлтээс ямагт мултран гарна. Цагаан соёотыг түргэн унгах чадал нэг ч нохойд байсангүй. Амьдрахын төлөө хэрхэн зууралдаж буйн адил түүний хөл газартай бат зууралдсан байдаг ажээ. Ийм учраас цагаан соёот нохойн сүрэгтэй хийх эцэс төгсгөлгүй тултаанд амиа хамгаалж үлдэх хөл дээрээ цогсож байх хоёр түүнд ижил утгатай бөгөөд үүнийг өөрөөс нөр хинч мэдэхгүй юм. Ийхүү цагаан соёот төрөл нэгтнийхээ буюу эрт дэвэн гараас нааш хүний асаасан галд биеэ ээж, хүний хүчрхэг ивэл дор эрх танхил амтан болж хувирсан эртний чоннуудын эвлэршгүй дайсан болжээ. Амьдрал түүнийг ийм болгов. Нохой бүхэнд цусан өшөө өвөрлөж, үс хонцонгоо хатуу ширүүн авах тул айхтар тогшин саарл минж хүртэл цагаан соёотын ууртай гайхаж үл барна. Өөр ийм нохой хаанч байхгүй гэж саарл минж үргэлж өгүүлнэ. Өөр тусганы индианчууд ч цагаан соёот тэдний нохойг хэрхэн залгаан цэрлүүлснийг санан дурсаж саарл минжийн үгийг батлана. Цагаан соёотыг тав хурж байхад саарл минж түүнийг дахин алсын аянд авч явсан бөгөөд тийхүү аянд явахдаа цагаан соёот нутгийн нохтыг хэрхэн гисгэн цэрлүүлснийг байцдуул Маккензи ба Поркрайпийн дагуу юухэн мөрнийг хүртлэх бүх тосгоныхон хож мууттал санан дурсаж байлаа. Цагаан соёот нохтоос өшөөгөө хамт л авчээ. Гэнэт санаандгүй эрчимтэй дайран товтолдог дайсантай урд тулгарч байгаагүй ноход ямар нэг муу юм болно гэж боддгүй байв. Нэг удаагийн цахилгаан мэт хурдан дайралтаар түрэн унгаж хоолойг нь тас хазан устгадаг тул аюулт дайсандаа тулгарч байгаагаа тэд үл мэднэ. Хайр тосгоны ноход цагаан соёотод ойртохдоо өдөөн хатгаж баахан сүргэлзэх дүр үзүүлэх ба цагаан соёот бол ийм урдчлан ёсорхолт хизээж цаг алддаггүй. Суларсан ганц бүрш адил өсрөн бууж эсрэг талыг түрэн унгаж хоолойг нь тас хазан тэдгээр хөөрхөн амьтдад гайхаж бодох зав өгөлгүй устгаж орхидог байлаа. Цагаан соёот дуршлагтай байлдагч болжээ. Нарийн тооцоотой хүч дэмий өрөхгүй, тулалдааныг сонжруулахгүй зодтолтно. Шууган дайрч орох ба хэрв алдсан бол нэн даруй гэдрэг хол бүсрэнэ. Альва чонын адил эсрэг талтай уттал хавралтанд зуралтаас зайлсхийн. Түүнийг хизээдүүл төвчин. Хавралтанд зогсох тун аюултай ба тэгхэн түүний уур хилэнг улам бадруулна. Чөлөөтэй тулалдаж хөл дээрээ бат зогсхийг л хичээнэ. Алс умрдын илчилгүй хязгаар нутаг
цагаан соёотыг чанга хатгаасаа тавьсангүй. Түүнийг эрх мэдлээсээ суллаагүй ажээ. Бүр нялх цагаасаа өөртөөгөө адил амьтдын ертөнцөөс хөндөгсөн явдал түүний эрх чөлөөний ирмэлцлийг улам хүчтэй болгожээ. Дайсны яг хажууд мөнгнөж цаг алдах нь ямагт аюул занал агуулж байх тул цагаан соёот түүнийг ямар нэгэн занх мэт үзэж сэжиглэн хардах ба тэр занганаас айх болгоомжлох явдал түүнийг хизээдүүл орхино. Харин нутгийн ноход түүнтэй игнэхгүй ажээ. Цагаан соёот тэдний соёоноос бултан зайлахдаа тэднийг гисгэн цэрлүүлээд өөрөө гэмтэлгүй сална. Тэгэхдээ дандаа цэвэр гарна гэж хаана байх вэ? Цагаан соёотыг хэд хитэн дайсан зэрэг товтлох, тэдний цогтон зайлж амжихгүй, заримдаа ямар нэгэн нохойн соёнд сүрхий өртөх явдал бас л тохиолдно. Гэвч энэ бол ховор тохиолдол юм. Цагаан соёот бараг тулалдаан бүхнийг нэр төртөд дуусгадаг чадамгай дайчин байлдагчулжээ. Цагаан соёотын бас нэг эрхэм чанар бол цаг, зайг зөв баримжаалах чадвар юм. Гэхдээ үүнийг мэдээжээр ухаарч бодлого зөнгөөрөө хийнэ. Ер нь хараанч түүнийг хизээж хөөгдөж байгаагүй дээр бүх бие зогцсон бусад нохооныхоос илүү тэнцвэр зохицолтой хурдан цэгц ажиллагаатай юм. Оюуны ба биеийн хүчний зохицол бусдынхаас нэн төгөлдөр ажээ. Харааны мэдрэл хөдөлж буй дүрийг цагаан соёотын тархинд дамжуулахад тархи нь орон зай цагийг онцын төвөггүй тодорхойлно. Тийхүү шууган дарих нохоо буюу нохойн соёноос бултан зайлахын хамт дараа нь өөрөө өсрөн бууж дайсныг багалзуурдан авахд ялимгүй зай бүрийг үл алдна. Тэгэхдээ үүний тулд магтах хэрэггүй. Харин байгаль түнд энэ бүхнийг өгөөмөр зайсанд хэргийн учир байгаа юм. Цагаан соёот Юкрейний боомтод хурж очиход 100 болсон ба саарл минж өнгөлийн адгаар Маккензи ба Юкрейний хоорондох өндөр уулыг давж хаврын турш байц дуулын баруун салбарт гөрөөлжээ. Порк Прюпен голын мөс хайлмагц саарл минж хавчаахаа зав хийж гол уруудан аялж Юкон мөрөнд сутгах цутгалан хүртэл явжээ. Энэ цутгалан бол хойд туйлын цагиргын яг доор орших нутаг билээ. Энд Гузоны булангийн компани харьяа нэгэн бяцхан шивээ оршдог юм. Боомтод индианчууд олон ба эд хүүх эмэгтэй газар сайгийн хөл хөдөлгөөнтэй улирал байв. Энэ бол 1898 оны зам бөгөөд алтны хайгуулчид мянгаараа Юкон мөрнийг өгсөн Давсон ба Клондайк хүртэл аялж байсан үе юм. Тэд эцсийн зорилгод хүртэл аялахад олон зуун бэр үлдсэн ба гэтэл замд гараад даруй жил болсон хүмүүс ч олон байлаа. Энэ аялалд 5,000 бэр газрыг туулаагүй хүн бараг үгүй бөгөөд тэдгээрийн зарим нь дэлхийн бөмбөрцгийн нөгөө өнцгөөс ирсэн байв. Саарл минж Юкон боомтод хурч очив. Алтны хинэрхлийн сургийг сонссон тул зарж борлуулах зорилгоор хідэн боодол ангийн ус, нэгэн боодол бээли, чарх гутал зэрэг зүйл авчирсан ажээ. Хэрв их олз хэлбэрхэн олох найдвар түүнийг татаагүйсэн бол Саарл минж ийм алсын аянд хэрхэвч явахгүй байсан билээ. Гэтэл эндээс Саарл минж олсон ол зомог бодож санснаас нь хавьгүй давжээ. Жолоогийн мөрөөдөлтөө ангийн үс арьс 8 олж 100% хожно гэж бодсон, харин 1000% хожоо олно гэдэгт удалгүй бүрэн итгэв. Тэгээд Саарл минж жинхэнэ индиан хүний зангаар ажил төрөлд яаралгүйхэн орж бараагаа хямдруулчихгүй бол намар болтол суусан ч яах вэ гэж шийджээ. Юкон шивэнд цагаан соёот анхудаа цагаан хүнийг үзв. Тэд индианчуудын дэргэд өөр үлдрийн хүмүүс бөгөөд тэдний эрх мэдэл нэн их сүр хүчинд тулгуурлах хүчрхэг бурхан мэт санагдав. Ийм итгэл цагаан соёотод аяндаа төрсөн ба цагаан бурхтын сүр хүчинд итгэхэд нэг ухаан зарах хэрэггүй байлаа. Цагаан соёот үүнийг өөрөө мэдэрсэн ба тэгэхдээ маш хурц тод мэдрэв. Индианчуудын босгосон урц урд нэгэн цагт түүнд хүний их суу залын гэрч болж байсан бол одоо энэ том боомт бүдүүн дүнзэн байшингуудыг хараад үлэмж зочирдон гайхав. Энэ бүхэн их сүр хүчийг илтгэн харуулах ажээ. Цагаан бурхад бол хүчтэй хүмүүс юм. Тэдний эрх мэдэл цагаан соёотын түрүүчийн бурхтынхаас түүний дотор хамгийн хүчрхэг нь болох Саарл минжийн эрх мэдлээс хавьгүй их ажээ. Саарл минж бол цагаан арьс бурхадтай харьцуулахад өвчүүхэн ажээ. Мэдээж хэрэг цагаан соёот энэ бүхнийг зөвхөн мэдэрснээс биш тов тодорхой мэдлэгт хүрч чадаагүй билээ. Альва адгуус бол гол төлөв ийм ерөнхий сэрлийн үндсээр амьдардаг бөгөөд цагаан соёотын үйлдэл бүхэн нь одоо цагаан бурхтын сүр хүчинд үнэмшиж итгэсэн явдлаар л тайлбарлаж байв. Цагаан соёот тэдэнтэй их болгоомжтой харьцна. Тэдний зүгээс ямар их аюул,
ямар шин зовлон гамшиг эргийг хэн мэдэх вэ? Цагаан соёд цагаан бурхтыг сонирхон ажиглах боловч тэдний замдан таарлахаас ямагт зайлсхийв. Анхны үед холуурхан тойрон өнгөрдөг ба холоос ажиглан хардаг байсан бол тэд өөрсдийн ноход хор хөнөөл учруулахгүй байгааг мэдэж арай ойр очиж ажиглах болов. Нөгөө талаас цагаан соёот өөрөө олонний анхаарлыг ихэд татаж байв. Чонтой адил гадаад байдал нь нүдэнд тусаж хүмүүс түүний гар хуруугаараа зааж байгаад ярилцгаажээ. Ийм байдал цагаан соёотыг ихэд сэрэмжлэхэд хүргэнэ. Хэн нэг хүн түүнд ойртвол шүдээ яр зайлган холдож явна. Хүмүүс түүнд гар хурч зориглохгүй ба тэгж чадахгүй сайн хэрэг байлаа. Эдгээр цагаан бурхтын дотроос тун цөөн хүмүүс ердөө 10 орчим хүн боомтод байнга суудгийг цагаан соёд тун удалгүй мэдэв. 2-3 хоног тутам хүлэг онгоц ирж зогсдог. Энэ хүлэг онгоцоор олон бурхан ирдэг ба явдаг юм. Ийхүү наасааш явагчид тоогүй олон ажээ. Эхний өдөр цагаан соёот бүхэл амьдралдаа үдсэн индианчуудаас хавьгүй олон тоо томшгүй цагаан бурхтыг харав. Өдөр бүр тэд онгоцоор ирж боомтоор хэрэнгэсэж яваад дахин онгоцонд сууж гол өгсөн арилна. Цагаан бурхад нэг хүчрхэг боловч тэдний нохот нь даанч арчаагүй билээ. Эзнийхээ хамт иргэдээр буусан нохоттой анх хэд хаврилцсныхаа дараа цагаан соёот үүнийг мэдэв. Тэдгэр нохой нэг нь нөгөөгөөс их ялгаатай аж. Зарим нь богинохон, тунч богинохон хөлтэй, нөгөө зарим нь урт, хитрхи урт хөлтэй байна. Түүнчлэн өтгөн усны оронд тачирхан ноостой, нөгөө зарим нь бараг ус ноосгүй байна. Тэдний аль нь ч зодтолдож чаддгүй ажээ. Өөрийн үлдрийн бүхнийг үзэн яддаг цагаан соёот тэр нохоттой зодтолдож үзэх ёстой гэж боджээ. Хэдэн удаагийн мөргөлдөөний дараа тэднийг бүр голоосоо чигших болов. Тэд туйлын болох арчаагүй бөгөөд цагаан соёотыг зөвхөн хүчээр дийлэх гэж оролдоно. Гэтэл цагаан соёот тэднийг зөвхөн эвд үгээр зайлмэхээр дийлдэг байв. Нохот цагаан соёотыг хуцан дайрахад хажуу тийш огцон өсрөн зайлна. Тэгээд тэд түүнийг хараанасаа алдаж гайхаж хоцрох зуур цагаан соёот хажуугаас нь дайрч мөрөөрөө зөхөн унгаж багал зууртан зүүгдэнэ. Энэ зулт голцсон үхлийн зулт болох ба өрсөлдөгч тал нь харийн нохойг дайран унгаж тасчин хахийг хүлээн зэхэж байсан олон индиан нохтын хөл дор шавар шавхаа дотор хутгалдан үлдэнэ. Энэ хэрэгтэй цагаан соёот мэрэгэн ухаантай оролцсон. Нохоогоо алуулсан бурхад маш их уурлаж загнадгийг аль эрт мэдсэн юм. Цагаан бурхад ч мөн тэгдэг ажээ. Ийм учраас өрсөлдөгч нохойг хөл алуулга унгаж өнхрүүлэн багал зүрийг нь тас хазж аваад хажуу тийш холдон зайлж эхэлсэн хэргийг нь бусад нохой хэрхэн дуусгахыг харж зогсно. Энэ үеч цагаан хүмүүс гүйлдэн ирж нохтын сүрхт уур хилэнгээ гаргах ба гэтэл цагаан соёот ямар ч гэм зэмгийн үлддэг байв. Өөр зүг зайлан авч түүний төрөл нэгтнийг цагаан бурхад мод чулуу сүх болон гарт таарлсан бүхнээр золож балахыг харж зогсно. Цагаан соёот бол тун ухаалаг билээ. Гэвч түүний нөхөд бас нэгэн зүйлийг мэдж авчээ. Юу гэвэл боомтод хүлэг онгоц ирж зогсох болгонд хамгийн их наргаантай явдал болдгийг тэд ойлгожээ. Олон нохой хүлэг онгоцноос буух ба тэднээс 2-3-ыг нь нутгийн ноход дасчин устгахад хүмүүс үлдсэн нохтой онгоц дээр буцаан гаргаж нутгийн нохтыг зэрлэгээр цалгаан цэрлүүлэх билээ. Нэг цагаан хүн сетер үлдрийн нохойг нь нутгийн ноход урж дасчин хахийг хараад гар буугаан гаргаж 6 удаа буудахтаа 6 нохойг нам хэвтүүлсэн билээ. Энэ бол цагаан хүмүүсийн сүр хүчний бас нэгэн идрэл байсан бөгөөд энэ явдал цагаан соёотын санаанд удтал мартагдaltaн үлдсэн билээ. Цагаан соёот тулалдаанд бүр шуналтай болжээ. Төрөл нэгтний үл хайрлах ба тулалдааны эцэст өөрөө ямар ч гэмтэлгүй хоцорно. Цагаан хүмүүсийн нохотой тулалдах нь эхний үед зөвхөн зугаатай зүйл байсан бол сүүлдээ заавал хийх жинхэнэ ажил нь болжээ. Түүнд өөр ажил байсангүй. Саарл минж 8 арилжаа хөөцөлдөн их баяжив. Цагаан соёот онгоцны буудал дээгүүр дэмий тэнэвчлэн индианчуудын нохоттой нөхцөн хүлэг онгоц ирхийг хүлээж цаг өнгөрөөнө. Хүлэг онгоц эрэхт ирж зогсмогцол наргаан эхэлнэ. Цагаан хүмүүс ийм санамсаргүй явдлыг үзэж сэхээ авах үед нохтын сүрэг хийдэг юмаа хийгээд хэдийн цогтон зайлсан байх ба тэгээд дараагийн онгоцыг хүлээж хэвтэнэ. Гэхдээ цагаан соёотыг тэдгээр зэлбэн нохтын сүргийн гишүүн гэж үзэж болохгүй. Тэр тэдэнтэй нийлдэггүй, ямагт тустай байх ба өөрийн тусгаар байдлыг хизээж алдахгүйгээс гадна бусад нохой түүнээс айх тул үл ойртно. Гэвч үннийг хэлэхэд цагаан соёот нутгийн нохттой хамждаг байсан юм. Харийн нохттой хэрүүл үүсгэн түүнийг түрэн унгахад бусад нь дайран орж зүйл дуусгах ба нохойн сүргийг ууралсан цагаан бурхтын шийтгэлд үлдээж цагаан соёот өөрөө зайлан удна. Ийм хэрүүл цодон үүсгэхэд их хөдөлмөр шаардагдахгүй. Харийн нохот иргэдээр гарч ирэх үед
цагаан соёот тэдэнд үзэгдэхэд л хангалттай юм. Харин ноход цагаан соёотыг харамгацаал түүнийг дайран тутална. Цагаан соёотод алс умардын хязгаарыг тентхийн айхвтар аюул мөнхийн занал хийллийг олж харах ба хүний галыг хүрээсэн гүн харанхуйгаас сэмхэн гитэж ойртон ирж улмаар хүнд тасан урдын зөнгөө орхиж алс умардын хязгаарт хэдийн хаягдсан авч тэр хязгаар нь түүнд үнэнч хэвэр байгаа тийм эмтнийг ноход өөрсдийн зүн бэлгээрээ олж хардаг гэжээ. Умардын илчилгүй хязгаараас айж имэх нь нохотод үе дамжин уламжилж ирсэн зүн бэлэг юм. Энэ хязгаар нутаг нохотод бүх зууны дурш үхэл мөхлөөр занал хийлэх ба нохотын эзэд нь тэр хязгаар нутгаас ирсэн бүхнийг устгах эрхийг тэдэнд олгожээ. Нохот энэ эрхээ эдэлж чухамдаа өөрсдийгөө болон бурхтай хамгаалan байлддаг учиртай юм. Чухам ийм учраас юукн мөрний ирэг дээр шатаар бууж ирдэг өмнө зүгийн нохот цагаан соётыг харамгацал дайран орж урж тасчин хаях хязгааргүй хүслэн төрөх бүлгөө. Ирсэн нохотын дунд хотынхан таарлах боловч тэдэнд ч умард хязгаараас айх зүн хэвээр үлджээ. Гигэн цагаан өдөр үрдийн дайсан олсон чоныг тэд өөрсдийн нүдээр төдийгүй өвөг дидсийнхээ нүдээр олж харах тул өнгөрсөн бүх үеэс уламжлан авсан ой дурсгал нь өвөг дээдсэд чинь мөнхөд дайсгансаар ирсэн чон гихч амтан өмнө чинь байна гэж тэдэнд хэлдэг аж. Гэвч энэ бүхэн цагаан соёотод зөвхөн ялалтын баяр баясгалан л авчирна. Түүний зөвхөн гадаад байдал нь ноход түүн товтлох хангалттай шалтгаан болдог бол өөрт нь төдий чинээ сайн товтлогчд төдий чинээ муу явдал болно. Ноход бол түүнийг өөрсдийн хууль ёсны олз гэж үздэг бол цагаан соёот бас тэднийг тийхүү л үзнэ. Цагаан соёот өдрийн гэрлийг аглаг нэгэн агуйд анх харсан болон цагаан ятуу чон охтон шилүүс мэтийн амтантай анх тулалдсан нь талаар болоогүй ажээ. Баг залуу нас нь лип болон гүлгэн охтын сүрэгтэй дайсагналах явдлаар гутаагдсан нь ч бас талаар өнгөрөөгүй аж. Хэрв амьдрал нь өөрөөр зохиогдсон бол өөр амтан болох байсан билээ. Хэрв досхонд лип байгаагүй тэгээд цагаан соёот өөр гүлгнүүдтэй нөхөрлөж өссөн бол түүнд нохоон тал нь дийлж нохтод сайн ханддаг байх байсан билээ. Хэрв саарл минж зөөлөн хайрлах сэтгэлтэй хүн байсан бол цагаан соёотын сэтгэлийн гүнд нуугдсан бүх сайхан чанарыг ил гаргаж болох байсан юм. Гэвч бүх юм өөрөөр эргэжээ. Амьдрал цагаан соёотод хатуу хандсан ба тэгээд ч зожиг дүнсгэр ганцаардмал ууртай тогшин аратан төрөл нэгтнийхээ дайсан болжээ.